Дэвнүүд подкаст дугаар номер 4. Өнөөдрийн сэдв болохоор React.js. Хоёр сэдв ярихгүй ганцхан сэдвээр яригээд. Тэгээд подкастынхаа пэйжээр бас нөө React Native хөгжүүлэгчдийн пэйж гэж байгаа тийм. Facebook тэгээд бас нөө веб хөгжүүлэгчдийн групп. Тэр ерөнхийдөө React-ын тухай асуух асуулт байвал эсвэл мэдлэг хүсэж байгаа зүйл байвал болохоор подкастн дээр ярих гэд нэлээ олон асуулт авсан. Тэгээд React ярихаас өмнө ер нь өнгөрсөн 7 хоногт технологийн салбараар сонирхсан. Google-ийн хэд хэдэн бүтээгдэхүүнүүд хаагдсан байгаа. Google Plus тэгээд Inbox гэдэг Gmail-ийн мэйл үйлчилгээ байсан тэр хоёр хаагдсан. Дээр нь Artboard лөө бас нэг тийм үйлчилгээ хаагдсан мөлий. Тэгээ нөгөө Google Plus ч юм болохоор хаагдсан шилтгаан дэр нөгөө хакт болсон шүү дээ тий. Харин тийм гэсэн шүү дээ нэрээ. Тэгээд эхлээд нэг хактуулаад за ер нь бол ингээд нөгөө нэг аудит маягийн юм хийгээд дотроо тэгээд за энэ бол Google Plus-ийн API-с болоод ингээд хактуулсан байна гэдэг юмуд гарч ирээ. Тэгээд девелоперууд нөхцөлөөсөө мэдээгүй байсан юм билээ. Тэгээд за ямарсан хактуулсан девелопер ингээд Google API-с болоод Google Plus-ийн API-с болоод хактцсан. Тэгээ байжсэн чинь хоёр дахь хактуулт дахиад орж ирсэн. Тэгээд нөхдүүд за болохгүй ер нь 8 сар таагаа ярьсан байсан чинь хоёр дахь хактлуудад орж ирээ 4 сард наашлуулаад 4 сард хаахарлсан юм билээ. Угаасаа Google Plus ашигладаг угаасаа аягүй цөөхөн болсон байсан бохоо. Тийм тэр нөгөө нэг active session нь бол баг нийт хэрэгжилж байгаа хэрэглэгчдийн 90% нь 5 секундээс доош байсан гэдэг жилээ. Ямар сони юу нэг орчоол гарч ичэн гэсэн үг шүү дээ. Баахан сонсол юм гэсэн. Inbox ашигладаг байсан юм чи? Гүү Inbox-ыг keyboard shortcut ажилтдаг шалтгаанаас болоод ашигладаг байсан. Зөвхөн яг Gmail дээр нөгөө keyboard shortcut-ыг ашигладаг байсан болохоор тэрэн дээр Inbox дээр тэр нь болохгүйсэн тэгэл базаа хатцсан гэдэг. Би болохоор Inbox ашиглаж байсан л да. Гэхдээ зөвхөн гар утсан дээр яг нөгөө компьютер дээр болохоор компьютерийн яг нөгөө mail client буюу нөгөө mail шалгадаг програм гэдэг шүү дээ. Тэрийг ашиглаж надад илүү амар санагдаад байдаг. Тэгээ нөгөө Android утастай болохоор чинь Gmail ирж байгаа. Тэгээд яг хөө Gmail угаасаа устгаж болохгүй юм чинь disable хийчихэд inbox суулгаад ашиглаж байсан чинь хаагдлаа гингүүд нь inbox устгаж хаяал буцааж Gmail руу орсон. Тэгээд Gmail гоё болчихноо гэлсэн чинь эхэндээ бол яг зарслынхаа дараа бол яг л хэвээрэл байсан шүү дээ. Тэгэл явандаа гоё улсурвал нэлээ айтайхан болсон баг шүү лээ. Тэгээд яг хөө интернетээр ингээ нөө харахаар Google бол одоо юу гэдгийг хэдийгээр том мөнгөтэй одоо юу гэдгийг ямар л нөөц болцоо бүх юм байгаа ч гэсэн баг энэ том хэд дундаа хамгийн олон бүтээгдэхүүнээ ингээд танилцуулаад гаргаад явуулж агаад хэсэг хугацааны дараа хааж байгаа компани болж байгаа шүү дээ. Амар олон юм хаасан шүү дээ. Миний мэдхийн Picasso ч хаагдчихлоо бас тийм. Picasso хаагдсан. Нөгөө Orkut-ыг бас авч хөтлөж аваад хаагаад. Orkut тийм. Нөгөө нэг social network гэсэн шүү дээ. Тийм. Тэгээд тэр нөгөө Google Reader гэдэг. Google Reader бас хаагдсан. Тийм. Ер нь бол тэгэл Google бол нэлээд тэрүүгээр бол нэлээд алдартай болчихсон шүү дээ. Тийм. Нэг хааждаг. Тэгээд нөгөө бас яг зүгээр ингээд явж исэн чинь тэгж хэлээ л дээ. Тэгээд Flutter хэзээ хаагдах бол ер нь хаагдах юм болов уу болов тэрийг хэзээ яаж мэдэх вэ гэдэг тэгээд мэдгүй л дээ тэрийг гэхдээ хаагдах уу гэнт. Миний хувьд болохоор яг зүгээр нэг юу гэдгийг Swift 5-ын тухай нэг өмнө ярьсан. Swift 5 бол яг нэг Swift хэлийг чинь хэдэн жилийн өмнө жил ингээл танилцуулаад тэгэл Swift 1 2 3 4 5 гэл ингээд сая 5 дахь нь гарч байгаа. Өнгөрсөн хугацаанд яг нэг Swift дээр код бичиж хаад гардаг бас нэг хэд хэдэн хүндрэлүүд байсан байхгүй. Тэрний хөтлөөр Swift 1 дээр бичсэн код нь Swift 2 дээр ажиллахгүй. Swift 2-ын код 3 дээр ажиллахгүй, 3-ын код 4 дээр ажиллахгүй ч юм уу тэгээ бүр ядаж компайлдчихгүй байгаа байхгүй. Одоо болохоор 5 дээр бичсэн код бол 5-аас хойших дээр барыг бүгдэн дээр нь компайл хийсэн баталгаа өгч байгаа. Дээрээс нь яг хөглөөр нэг iOS 12-ын 2 гарсан. Тэнгүүтээ macOS хэд гарлаа да сая хамгийн сүүлд чинь тэгээд нэг 10-ын 14-ийн 4 юм байна. 10-ын 14-ийн 4 iOS 12-ын 2 дотор чинь Swift програмчлал нь өөрөө орцсон.
Тэгэнгүүт яг хөглөд нэг өмнөх подкаст дээр ярьж байсан шиг Swift 5 ашиглаад хийсэн аппликейшн одоо юу гэдгийг iOS дээр гаргах юм бол тэг саяны iOS 12-ийн 2-оос хойших аппликейшнуудын хэмжээ багасна гэдээ тэгээд байсан. Тэгээ би сая нэг жижигхэн туршилт хийгээд үзсэн чинь тийм байлээ. Тэгээд яаж туршилт хийсэн бэ гэхээр надад байгаа нэг тестийн iPhone 6 утсаа байхгүй. Тэгээд тэрнийхээ iOS 12-ийн 2 суулгааг байсан. Тэгэнгүүтээ тест флайт дээр нэг туршилтын апп гаргацсан байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ iOS 12-ийн 2 суулгааг багтаа тест флайт дээр ороод нэг аппликейшн мэдээж Swift 5 ашиглаад compile та тест flight дээр шинээр гаргачихж байгаа. Тэнгүүтээ iOS дээр тест flight-аас суулгах гарангууд 18 мега, бараг 19 мега байсан. Тэнгүүтээ iOS апдейт хийчихэнгүүтээ дахиад ороод мэдээллийг харсан чинь бараг 8 мега хасагдсан байгаа байхгүй. Тэгэхээр яг хөглөр юу гэдгийг 18-аас 8 мега гэдэг чинь 10 мега гэх мэтлэн. Энэ бол одоо юу гэдгийг яг Монгол шиг ч юм уу бид нар шиг жоох интернетийн хурд бага юм улс оронд бол хэрвээ Swift application хийж байгаа бол тэ маш хурдан болно гэсэн үг. Бас дээрэс нь яг нэг яг iPhone хэрэглэдэг хүмүүс байх юм бол iPhone 6-аас хойш бүх утсан дээр яг хөглөр iOS апдейт хийгээрэй тэ 12-ийн 2 болгоч ороод тэгэх юм бол яг хөглөр удахгүй нэг юу яа гэсэн үг шүү дээ. Swift 5 ашиглаад эхлэн аппликейшнууд тэр үед нэг татаж авах суулгах аппликейшны чинь хэмжээ маш бага болно. Тэгээ дээрэс нь надад бол ажиллагааны хувьд бол чүд жоох илүү хурдны юм шиг надад санагдсан шүү дээ. Нэг API-ны илүү стабил болчихж байгаа юм шүү дээ. Тийм стабил болчихж байгаа. Тэгээ дээрэс нь хөглөр үйлдвэрлэлийн систем дотроо яг нэг ийм яриад байсан л да. Хамгийн гол нь RAM бас аюул бага гэдэг байгаа. Ягаад гэвэл юу гэдэг Swift өмнөнүүдийг юу гэдэг аппликейшн болгон дотор байж байгаа. Тэгэхээр аппликейшн болгон одоо юу гэдэг Swift-тэй дуудахлаар тэр болгон ингээл Swift-ийг өөр хуулбарыг авчиж RAM дотор ачаалаад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яг хөглөр Swift-ийн одоо юу гэдэг тэр ганцхан хуулбар RAM дотор байж байна. Үйлдвэрлэлийн систем хайл өөрхөн ашиглаж байна. Үйлдвэрлэлийн системийн өөрхөн ашиглаж авчаад тэгэхээр аппликейшн эхлүүлэхлээр чинь тэр чинь 7 мега юм баг ингээд нөр RAM руу ачаалдаг байсан тий. Юм байхгүй болчих жоохгүй. Тий. Тэгэхээр арай хурдан болсон юм шиг санагдсан. Бусдаараа бол одоо юу гэдгийг нэг юм жижиг сажиг мэдээнүүд байгаад лсэн л да. Гэхдээ юу гэдгийг миний сонирхол нэг тэгж татааг учраас бүр нэг нарийн уншиж сонирхоогүй. За үндсэн сэдв рүүгээ орох уу? За тий. За react.js ер нь бол нэхэх хүмүүс амар хүмүүс сонирхож ирсэн сэдв. Тэгээд тийзээ ярих бол гэсэн асуулт ер нь бол спонсор ирж ирсэн. Тийм. Тэгээд нэг тэр ч бас жоохон нөөгөөд ч юм уу нэг тийм байгаадсан. Тийм. Манай зөөрий ч юм болохоор подкастны продюсер байхгүй тийм. Яг одоо пэйжийнхээ админ хамаг юм хийгээд надаас илүү анхаарал тавиад тэг хүмүүсээс ямар асуулт ирж байгааг илүү сайн мэдж байгаа л да. Гэтэ ер нь яг зүгээр нэг веб хөгжүүлэгчдийн групп гээд одоо 20 мянган гишүүнтэй ч илүү байлаа шүү дээ. Тэгээ тэн дээр ингээд ажиллаж байгаа хэрэг single page application яаж хийх юм бэ? React яаж хийх юм бэ ч юм уу те. Ерөнхийдөө тиймэрхүү асуултууд үе харагдаад идэх надад. Тэгээд тэр доор нь ингээд жишээ нь үгдийн яг хариулаад бичлэхээр нэг комментын дотор хариулт бичнэ гэдэг чинь бол баг боломжгүй шүү дээ тий. Тэгээд магадгүй нөгөөдх асуулт мэдээж ингээл нөө Facebook юм болохоор доошо Google алга болчихно 7 хоногийн дараа ахаал нөгөөдх асуулт нь асуугдах байх л та. Тэгэхээр нэг бол нэг юм гарын авлагын бүт орчуулах скол нэлээд том блог ч скол одоо чипдгэрийн ярьж байгаа шиг подкаст хэлбэрээр хөргөжүүлээрэй л амар юм шүү. За чипд үгдийн зөөрий бит хоёрын болохоор React сурсан хугацаа түүх ашиглаж байгаа түүх мөнх бол ерөнхийдөө нэлээд ойролцоо. Минийх арай жоох уртаа байгаа. Гэхдээ зөөрий бол сүлд орохдоо нэлээд гүнзгий орж байгаа жишээ нь. Тэгээд нийт хичнээн жил барыг React биччихв. За барыг 2 жил 3 жил бичиж байна уу? Тийм баг шүү. 3 дахь жилдээ бичиж байгаа шүү дээ. Тийм 3 дахь жилдээ бичиж байгаа. Би тэгвэл арай нэг жилээр илүү байгаа. Тэгээ ер нь яагаад ингэж хүмүүс React ч юм уу гэдэг юм ашиглах
хэрэгтэй болсон юм бэ? Чи юу гэж бодож байна? Зүгээр React гэдэг юм яагаад анх бий болсон юм? Анх нэг ихний подкаст дээр иржсэн шүү дээ. Single page application гэж юу вэ гэл. Тэгээд нөгөө single page application чинь ингээд бүх юм JavaScript дээр нөгөө нэг яг толгуурлцсан. JavaScript байж л бүх юм ажилладаг. Тэгэхээр нөгөө уусаа developer бол бүр ингээд амар өндөр түвшний хэл дээр бичих хэрэгтэй. Яг тэр өөрт нь маш ойлгомжтой байх хэрэгтэй. Development цаг хэмндэг байх хэрэгтэй тий. Тэгээд тэрэнд зориулаад бид нар tooling хийдэг. Тэгтэл яг тэрний дарсан ингээд framework-уудын нэр гараад эхэлсэн. Тэгээ одоо бидний хамгийн сайн төр бол хамгийн их Angular гарсан шүү дээ тий. Тэгэл гинт ингээл Ember гэл хийгдээд эхэлжсэн. Тэгэл араас нь гинт React гарч ирэл React ингээл амар хэм болол хүн болгон ингээл ашиглал тий. Тэгээд яг анх нөгөө React чинь нөгөө яг санаа авч хийсэн хүн яг анх санааг гаргаад яг нэг үндсэн суурийг тавьсан хүн болохоор Jordan Walkie гэдэг хүн байт юм байлээ. Facebook-т ажиллаж байсан. Тэр болохоор нөгөө PHP-ийн XHTP гэдэг нэг тийм сан байсан юм байлээ. Тэгээ тэр нь болохоор нөгөө HTML-ийн кодыг нэг темплейтийн PHP дундаа ингээ темплейтээр арай өөрөөр бичдэг. Тэгээ нэг одоо яг JSX шиг тийм хөрвүүлэлт маягаар хийж харгалдаг нэг тийм сан байсан юм л. Тэгээ тэрнээс санаа аваад ер нь бол React гэж нэг иймэрхүү юм явж игээд тэгээ нөгөөх нь дотроо дэмжиж хэдэн инженерүүд нөгөө төсөл дээр нь ажиллаа. Тэгээ React-ыг анх хийгээд эхэлсэн гэж ирж байсан. Чи React ашиглахаас өмнө JavaScript биччихсэн ч юм уу эсвэл ашиглаж ирсэн library framework-уудаа тоолвол хэд байгаа ойролцоогоор бараг нэг л байгаа. React-аас өмнө ашиглах React-аас өмнө гэх юм бол хамгийн анх бол мэдээж jQuery ашиглаж ирсэн. Тэгээд дараа нь single page application хийх гэдэг Ember ашиглаж эхэлсэн. Тэгэл шууд React руу орсон даа. Яг Angular-ыг нэг хальт хараад нэг демогийн нэг ингээд ямар хүн явж байгааг нэг анхаарчсан. Тэгэхээр тухайд бараг нэгдүгээр вершн ч гараагүй байх шиг байсан. Ойлгоё 9-с ч байлгүй нэг тийм вершн нэр байсан. Тэгэхэд нэг жоох юм Backbone гэж бас нэг юм байгаад идэгсэн. Тийм, Backbone гэж байсан. Тэрийг үлстэй ашиглаж үзсэн. Би Backbone ашиглаж үзсэн. Бас нэг өөр нэг Backbone-тэй нэг өрсөлддөг нэг юм байсан юм а тэр үед юу лээ дээ бас. Тэгээ MVVC ч үлээ нэг тийм framework байсан. Тэгээд тэрийг нэг хальт ашиглаж үзэж хагаад нэрийг мартчихсан шүү дээ. Тэгээд мэдээж яг jQuery бол ашигласан. Юу гэдэг ихний яг вебийн ч юм уу яг ингээд нэг JavaScript програмчлалын тодорхой үед бол ерөөсөө яг jQuery бол аюу том үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Ягаад гэвэл юу гэдэг Internet Explorer зориулж бичсэн чи JavaScript чинь Firefox дээр ажилтгүй Firefox дээр бичсэн. Internet Explorer дээр ажилтгүй ч юм уу тийм хоёулынх нь JavaScript engine хоёр өөр болохоор JavaScript engine өөр. Тэгээд тэрнээс хагаад яг хөглөр нөө DOM гэдэг нэг юм байгаа шүү дээ. Document Object Model гэдэг. Өөрөөр хэлбэл яг хөглөр энэ элементийг select хийх тэрний дотор нь ийм үйлдэл хий ч юм уу те. Энэ элементийг ингээ авъя ч юм уу те. Tag-ыг авъя гэх мэтлэн тэр үйлдэлүүд нэгээд нэг юм яг үүндээ амар жижигхэн зөрүүтэй юм билий л дээ. Тэнгүүд яг хөглөр тэр бүгдийг чи ингээ jQuery бол ингээд байхгүй болгоод ерөөсөө яг ганцхан юмар яд болсон шүү дээ. Тэгээд DOM manipulation гэдэг юм аяг төгс нэг л юмар хийгээд юм юм. Тийм. Жишээ нь одоо юу гэдэг selectlээд ингээд тэгээд jQuery жоохон тиймс. jQuery-г бол нэлээд ашигласан шүү дээ. Тийм, ер нь бол нэлээд ашигласан. Тэгээд яг нэг миний ойлгосноор болохоор ингээд нэг дунд нь Backbone гарчсан. Backbone ч болохоор яг нэг DOM manipulation болохоор jQuery ашиглаж хийдэг байсан шиг надад санагдаад байна. Тэгэд яг анхнаасаа JavaScript application гэдэг нэг JavaScript code ч юм уу web application томрох тусам яг хөглөр нөгөө state буюу тэр датагаа нөгөө нэг яг авч үлдэх нэг тийм application төлөв байгаа даахгүй. Тэрийг яг яаж удирдах вэ те чинь энэ ч нэг хүн нэрээ оруулахад нэрээ оруулж байгаатай холбоотойгоор өөрчлөлтүүд ингээд нэг аппликейшн дотор жишээл маш олон юмнууд гарч ирж штэ те жишээл тэр өөрчлөлтүүдийг ингээд яаж нэгэндээ ингээд нөлөөлдөг байдлаар хийх вэ гэж тэгжсэн. Тэгээд Backbone жишээлбэл тэрийг болохоор бас ингээд нэг observer маягаар ч үлээ ингээд хийжсэн шиг санагдаж байна. Тэгээд Titanium гэдэг бас нэг юу гэсэн framework байсан. Тэр болохоор бас яг JavaScript бичээд тэгтээ тэр нь iOS Android дээр ажилладаг. Тэр болохоор яг Backbone-ыг ашигладаг гэсэн юм байна. Тэгээд
тэрэн дээр би бол React Native-ээс өмнө юм хийх гэдэг backbone-ыг нэлээд судлаад бас ингээд юм хийж үзнэ л дээ. Тэгэд React ашиглахаас өмнө чи бодохоор ойлаа яг адилхан Ember сурсан тийм. Ember-ийг бол ер нь бол одоо ч ингээд ер нь яг юм харахад бол кодын харахад бол авьяаш нь ер нь бол уншаад ойлгоход юм бол хийж хэрэг шүү дээ. Тэр нэг анх чинь бас Ember чинь тэр нөгөө хийсэн хүмүүс нь Apple-ийн тэр Sprout Core гэдэг юм дээр ажиллаж байсан хүмүүс юм л шүү дээ. iTunes чинь энэ дотор Ember байна гэж яриад байна шүү дээ. Ember үлээ. Гэтэ амар хууч ойлуур гэстэй. Тийм. Бараг 2010 байсан 2008 амжилт. Тийм байсан. Тэр нөгөө Sprout Core чинь яг гол хөгжүүлж исэн хүмүүс нь Apple-аас нь бүр ингээд нөгөө яг нэг нь болохоор Yehuda Katz гэдэг handlebar гэдэг template language хийсэн. Тэгээд Yehuda Katz-ыг болохоор handlebar-аас өмнө болохоор нөгөө Ruby on Rails-ээр хүмүүс амар их сайн таних юм билээ. Ruby on Rails 3 дээр ер нь бол core developer дээр ажиллаж исэн. Тэгээд өөрөө handlebar гэдэг template language хийгээд тэгээд дараа нь Apple-ийн Sprout Core дээр ажиллах болоод за тэгээ мийгээд амар олон хүмүүсийн тохироод ингээд ажиллахаар болж байгаа. Өөрөө ер нь бол болохоор болсон юм билээ. Тэнгүүтээ яг тухайн үед яг тэр Sprout Core-ийн нэг гол core дээр нь ажиллаж исэн Tom Dale гэдэг инженерийг ятгаад хойлоо гараад тустай юм ийгээд. Тэгээд гараад тэгээд Yehuda Katz-лаар өөрөө нэг юм жижиг өөрөө олсон л гэдлээ л дээ. Тэгээд тоо өрөөнд нь олсон чи яваад орсон Tom Dale заа гэд итгээд Apple дөнгөж ажилд орчихгоодаа буцаа гарцсан гэдэг байна. Тэгээ гарангуудаа би ер нь юу яриад байна гэж ерөөсөд тухайд өөртөө итгээгүй гэдлээ. Тэгээд нөгөө өрөөнд нь яваад орсон чи ингээд нэг Apple-ийн wireless keyboard гэдэг шүү дээ. Нэг тийм keyboard, нэг Mac mini байсан гэсэн. Ширээн дээр нь. Тэгээд хоёул одоо энэ сонгийг ярьж хэлсэн гэдэг. Тэгээд тэндээ 4 жил хоёулахнаа нүдсэн юм билээ. Яг pair programming-аар. Тэгээд нүдсээр хагаад ер нь бол Ember-ийг гаргаж ирсэн. Тэгээд анх нэр нь Sprout Core 2 гэж хэлжээд сүүлдээ нөгөөхөө тусдаа нэртэй байх хэрэгтэй мэн гээд Amber гэдэг нэртэй болгож ийсэн. Тэгээд сүүлдээ тэр Ember гэдэг нэртэй болгосон юм билээ. Бид нар болохоор яг нэг single page хүмүүс ингэ сонсож байгаа хүмүүс гайхчих магадгүй л дээ. Ягаад React ярих гэж одоо Ember ярьж байгаа ч юм уу. Тэгэхээр яг бидний нүг яг зөөрий бид хоёр ч хамт ажилладаг учраас энэ технологийн шилжилтүүд нь ерөнхийдөө ингээд нэг зэрэг явж исэн. Тэгээд юу гэдэг single page бид нар чинь ингээд нэг Django дээр нэг application web хийж байгаад тэгээд тэр маань тэрийг ерөнхийдөө single page application болгоё, web application болгоё гэж. Тэгээд тухайн үед яг хөглөр бид нар чинь нэг React гэж байна, Angular гэж байна, Ember гэж байна. Энэ гурвын алийг сонгох вэ гэдэг. Нийлэн ярилцж байсан шиг санагдаад байна. Тэгээд тэр үед чинь Angular баг 2 гарах гэдэг лөө тэр чинь тэгээд нэгийн хэд мэддэг байгаа л байсан. Нийтдээ тэгээ хоёрын нэг бета ч үлээ нэг тэгээд яагаад чинь тухайд бол ингээд юуг нь Angular-ыг бол нэгт гэж авч хэлцээг ингээд хайж шүү дээ. Яагаад тэгэхээр би бол 0-ын хэд гэдэг хөлбөр байхад нөлөө нэг ашиглаж үзчихсэн. Тэгээд нэг надад бол амар хэцүү санагдчихсан байхгүй юм ихэд. Тэгээд нэгийн хэдтэй болонгууд нэг хөлбөр болонгууд нэг ашиглаж үзээд бас амар хэцүү санагдаад болчихсон учраас тэгээд хашраад болцсон. Тэгээд Ember React гэдэг хоёр сонголт гарч ирсэн тий. Тэнгүүд чинь React чинь болохоор чинь зөвхөн user interface зурдаг тий. Тийм зөвхөн UI library. Тий, MVVC ч юм уу framework гэдэг хэрэглэр чинь зөвхөн UI library байдаг. Ember чинь болохоор чинь UI-я зурна. Тий. Гэхдээ тэрэн дээр болохоор jQuery ашигладаг. Routing буюу тий яг ийм хуудаснаас ийм хуудас руу орохлоор ингэж дуудаж шүү, энэ template-ийг ингэж дуудаж шүү гэдэг нэг юмтай. Тэгээ дээрээс нь хавглаар API-тай харьцдаг адаптертай. Тийм data adapterтай, Ember data гэдэг adapterтай. Тэр нь болохоор өөрөө моделийн систем тий. Тэр нөгөө модель view controller-ийнхаа юуг бол яг бүтцийг тэр чигт ингээд front-end framework дээр авчирч байгаа тавьсан тий. Тийм тэр чинь ингээд нэг антиг айгу амархан байсан шүү дээ. Моделийг тодорхойлж өгвөл тэр лүг юм хийгээл хадгалах гал дуудангууд нөлөг нь автоматар сервер өгсөлт явал баг юм хадгалал тий. Дуудах гал дуудангууд нь ингээ бүх юм авчрал тэнгуут энэ хуудсан дээр ийм моделүүд ингэж ашиглая шүү, тэгээ шүү ингээ биччихлээр айгу амархан. Тэгээд тэр чинь бас нөрөө handlebar гэх темплейтийн хэлтэй. Тийм. Тэгээ бас нэг тэр үед чи React чи 0-ийн хэдүүлээний хөл байсан шүү дээ. 0-ийн 12 мөр өрөөл 13 билүү 14 ч үлээ нэг тийм
жоохон тэгээд Ember ч юм болохоор хоёрын хэдчихүүлээ. Тийм энэ намайг мачур юм байна. Тэг арай дээр юм байна гэл. Тэг Ember-ийг сонгосон. Ember дээр болохоор чинь нөгөө бүх юм байгааг чинь тэгээд одоо чинь тэгээд байгаа шүү дээ. Эсвэл чинь нөгөө battery included гэдэг тийм. Тийм battery included гэж яриад байгаа. Тэгээ Ember-ийг ашиглаад нэлээд юм хийсэн. Яг л нэг юу гэдэг Ember дээр чинь болохоор route нь байж байгаа. Яг компонент нь болохоор одоо ингээд бодглохлоор яг л React-ийн компонент ерөнхийдөө нэлээд төстэй шүү дээ. Яг адилхан life cycle-ын ч юм уу илүү бүх юм байж идэг. Нэг тэгээд тэр чинь нэг CLI-тэй байсан шүү дээ. Өөрөө гэсэн CLI-тэй тий. Тэгэл нэг Ember CLI гэж байгаа л тэгэл төслөө шинэ төслөө үүсгээл тэгэл тэн дотроо ингээл юмудаа хийгээл тий. Шууд тэр Ember дотроосоо юу гэдэг Ember CLI start үлээ, run үлээ гэл үгэнгүүд чинь шууд веб сервер автоматар ажиллаад бүх юмар эндрлээл чинь нэг миний тухайн үед бол яг ингээл нэг хөгжүүлэлт хийхэд бол айгүй амархан байсан байхгүй. Тэр үед create React app байгаагүй. Тий. Байгаагүй. Бүх хүмүүс React-ыг нэг өөрсдийн гулп ч юм уу грант ашиглаж тохиргоо идэг тий. Тийм, гулп юм уу грант тохиргоо идэг. Тэгээд тэр үед чинь яг хөглөр ингээл үзэл байж хахлаар хамгийн их айлгаж исэн юм ч болохоор тийм ба штэ. React ашиглахад бол амархан. Boilerplate-тэй сонгоход маш хэцүү гэл тий. Тинчэн ингээл React-ыг ашиглан гэхдээ routing-ийн бас 2-3 library-тай ч үлээ тий. Тэгээд team юмны тэдэн library-тай гэдэг ингээд хэлэнгүүт чинь одоо юу гэдэг төсөл үүсгэж болгох арга замууд нь бүр хязгааргүй тий. Бас нэг Ember-ийн нэг давуу тал нь юу байсан бэ гэхээр ингээд нэг юм ингээд замтай тий. Routes дотор ч илүү яг ингээд route-ын тухай бичээд controller дотор нь controller-оор бичээд templates дотор нь template бичээд энэ дотор нь энэ зам дотор ингэж юмаа бичих юм бол нэг convention over configuration гэдэг нэршил байгаа шүү дээ. Яг ийм бүтцээр бичих юм бол ингээд юм чи автоматар ажиллана шүү гэдэг юм цаанаасаа байж байгаа учраас тэр бол мэдээж яг хөглөр эхлээд юу гэдэг яг юм том JavaScript framework анх ингээд сурахад бол нэлээд өхөн байсан гэж би бол хувьдаа бодоод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр шууд эхлээл маш жижигхэн код бичээл шууд ингээд үр дүнг нь үзэл явчихын. Тэрнээс биш React-ийг юутай нь холбож хольж бичвэл ямар үр дүн гарах вэ гэл ингээд нэг туршаал хольж хутгаал явах шаардлагагүй байсан. Тэгээд түрүүн нэг яриан донд React руу яаж шилжсэн бэ гэхээр түрүүн нэг яриан донд хэлжсэн Titanium гэдэг нэг юм JavaScript дээр mobile application хийдэг framework туршижсэн чинь нөгөөх нь яг хөглөр нэг тийм онцсон явахгүй болоод эхэлсэн л дээ. Тэгээд миний хувьд яг React native судлаад тэгээд тэрнийхээ хүрээнд React судлаад эхэлсэн. Тэгээд React дээр нэг mobile application хөгжүүлээд явж байгаа web Ember дээр хийхлээр нэг л ингээд нэг хоорондоо нэлээд төстэй ч гэсэн аюу ялгаатай. Тэгээд жишээ нь үгдийн хэсэг React бичиж байгаа л хэсэг Ember бичихлээр хэцүү болол тий. Хэсэг Ember бичиж байгаа буцаагаад нөө React-а бичих React native бичихлээр жоохон хэцүү болоод ангууд нь бүгд нөө бид нар зөөрий бид нар ингээд ярьж байгаад ерөөсөө Ember дээр бичсэн юм а бүгднгийн ингээд React руу шилжүүлчих тий. Гэт шилжүүлсэн л дээ. Тэгээд тэрэнд чинь хэдэн 1 7 хоног 2 7 хоног суулгав. Хэрэг тас ус. 7 хоног гэсэн. Эхлээд React-аас сурах гэж 1 2 3 хоног. Тэгээд яг project-тэй шилжүүлж эхлээд 7 8 сонсон баг шүү. Тэгээд тэр үед чинь болохоор нүг яг одоо юу гэдэг Ember CLI гэдэг шиг create React app нэгийг хэджүүлээ тэр юм гараад ирчихсэн. Тэ шууд create React app гэж байгаа шууд төслөө үүсгээл тэн дотроос веб серверээр ажиллаулаад юмаа хийгээд яваад ах боломжтой. Гэхдээ routing нь байхгүйсэн баха тий. Тийм routing заавал нэг шинээр өөрөө суулгаж тохируулдаг. Тэгээд дээрэс нь яг хөглөр нэг юу гэдэг Ember-с React руу шилжсэн учраас нэг компонент гэдэг юмаа нэлээд ойлголттой болсон тий. Нэг JavaScript гэдэг юм чинь ер нь яг нэг ингээд юу гэдэг яг React ч юм уу jQuery ч юм уу гэдэг ингээд хүмүүстэй ярихлаар JavaScript мэдхүүхлээр мэднэ гэдэг байхгүй. Тэгээд JavaScript-ийг яг хэр хэмжээнд мэддэг юм бэ гэдэг ингээд ярихлаар юу гэдэг jQuery ашиглаад нэг selector бичдэг ч юм уу нэг team төвшөнд мэдээд байгаа байхгүй яг.
Тэгтэл яг үгээр React бичих эсвэл Ember бичихэд бол арай өөр түвшний, арай өндөр түвшний тэ шал өөр мэдлэгүүд хэрэгцээтэй болж байгаа. Тэгэхээр тэр хэмжээний мэдлэг нь болохоор бидний хувьд юу гэдэг Ember дээр ажиллаж байхдаа нэлээд айгуу сайн авцсан байсан шүү дээ тэ. Ember ч бас яаж яхад сервис гэхэд айгуу олон гоё юмнуудтай. Тэгээд React Native одоо юу гэдэг mobile application дээр бид нэр ашиглаад Create React app бид нар яах вэ? Веб дээр ашиглаад одоо нэг product бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлээд явж байгаа. Тэгээд зарим нэг юмнууд нэг хайтахан болчвол энэ цундаа багтаагаад юм уу намартаа багтаагаад нээчих бах. За тэгэд түрүүний нэг хүмүүстэй ярихлаар React болохоор чинь яг ингээд юу гэдэг зөвхөн харагдах байдлыг л хийгээд байгаа тийм. UI интерфейс хийж байгаа. Тэрнээс биш одоо энэ хуудаснаас хуудас нь шилжих юм бол ингэн тэгин гэдэг юм бол хийхгүй байгаа. За ер нь яг нэг ингээд юу гэдэг сая хүмүүсээс нэг ингээд нэг юу гэдэг React-ийн тухай ярих гэж байна гэдэг асуулаар хүмүүс нэлээд юм бичсэн болохоор энэ хамгийн нийттэй юм болохоор jQuery сэтгэлгээнээс салах гэж бараг 2 сарыг зарцуулж байлаа гэдэг чинь зарим нь болохоор одоо ч гэсэн баг ингээд байхгүй сусан шингэсэн юм шиг байна гэдээ яриад байна л да. Бас нэг аюу түгээмэл асуулт нь болохоор React.js, Vue.js-тэй харьцуулбал ямар вэ гэдэг нэг асуулт явуулсан. Тэгээд бидний хувьд бол Vue.js ч үзчихсэн. Ер нь бол үзээгүй. Зүгээр нэг яг веб руу ороод нэг за яг яаж ажилт юм бэ гэх нэг тиймэрхүү мэдээлэл харж ирсэн. Нилэн төстэй юм шиг санагдсан. Тийм яг нэг дотор нь өөрөө шууд темплейт гэдэг юу нэгээд таг нэгээд тэр дотор темплейтүүдээ бичээд дээр нь скриптүүдээ бичээд тэр орно нөгөө ер нь тэр ингээд цаашаа нэг компайлдахтай болохоор шууд хоорондоо яаж харьцаж байгаа мэрч байгаа бүх юм тохиолждаг юм билээ л тийм. Тэнгүүтээ нөгөө яг React-ыг бас event hook-уудтэй. Тэгээд тэднийг ашиглаад бүх юмудаа хийгээ явчих болдог. Тэр нэг уусаа тэр нэг өөрх нь хийсэн хүн байсан шүү дээ. Evan юу гэдэг нэг хятад Google-д ажиллаж байсан. Тэг өөрөө нэг gas нэг юм хийгээд прототип нэг юм хийгээд нэг ажилчтай gas ингээ харуулад нэг иймэрхүү юм хийх гэсэн санаа нь яах вэ маах вэ гэд харуулах гэдээсэн чинь байгаа төлөвд нь ерөөсөө өөрх нь ингээ нэг санаанд нийцээгүй тэгээд gas нэг юм хийчихээ тэгээд хийсэн нь ер нь Vue.js-ийн Vue.js-ийн групп гээд Facebook дээр байт юм билээ. Тэгээд тэр группийн хүмүүсээс нь дараагийн нэг подкастын дугаар дээр орж ирээд Vue.js-ээ яриад өгчээгээд хэлсэн. Тэгэд ер нь яагаад ингэж чинь одоо бүгдээр яг ингэж харъя л да. Тэгээ Vue.js гэдэг вэ, React.js, Angular, Ember гэдээ байж гин. NPM дээр таталтынхаа тоогоор бол React бол бүгднгээс нь хамаагүй илүү байх шүү дээ, тий. Google дээр хайгдж байгаа тоон ч гэсэн нэлээд өндөр байгаад байгаа шүү дээ. Ер нь React яагаад ингэж хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Чиний бодлоор. Миний бодлоор React нэг яг ингэж ашиглаад хийгээд явхад нэг амар гой санагдаад байгаа. Яагаад тэгэхээр өөрхийн тэр нэг бид нар бол ингэж анх Ember ингэ ашиглаж явж байгаа чинь бол яг л энэ ингэж юмдаа баригдаад ингэж хийхстэй гэдэг нэг тийм байгаадсэн чинь React-аар орж ирэхэд ойноо хаана жамаг ингэж хийгээд ингэж ашиглаж байгаа гэдэг нэг тийм ороод ирчихэж байгаа. Тэгэд нөгөө анх Ember-с чинь бол за энэ файл би үүсгэж байгаа бол яг эндээ л байх хэрэгтэй тий. Би энэ файл зориулсан одоо шинэ Ember дээр ч юм болохоор page гэж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нь болохоор Ember дээр route гэж нэрлэж байгаа. Гэтэл би route бичиж байгаа бол route-а заавал үүсгэхэд route дээр нь template файл нь үүсдэг. Тэгээ route-ийн JS нь үүсдэг. Тэнгүүтээ энэ би route-д тохирсон controller бичнэх юм бол controller дотор дахиж тэр нь үүсдэг тий. Тэгээд юугаа route дотор байж юугаа controller дотор байж юм бас заавал тийм заавартай тий цаанаасаа. Тэгтэл нөгөө React-ээр ч болохоор ямар ч тийм байхгүй. Чи энийг энд дуудсан ч болно. Хадналтанд дуудсан ч болно, энд нь дуудсан ч болно гэдэг тийм юм болохоор тэр нь амар хэрэгжүүлээтэй. Тэгээд дээр нь өөрийнх нь нөгөө нэг React-ийг сурах бас тэр нэг learning curve гэж юм байгаа шүү дээ. Тэр нь аюу амархан ер нь бол гэж санагдаад байгаа. Анх тэр нөгөө нэг хүмүүсийн жоохон хэцүү байсан юм болохоор project үүсгэхэд аюу хэцүү байсан юм шиг байлаа. Тэгээд нөгөө нэг амар олон хүмүүс өөрсдийн гэсэн нэг config биччихдэг. Тэгээд нөгөө config шууд өөрний хүмүүс санал болгооч юм уу өөрний хүмүүс нөгөөх нь аваад config дээр нэг жоох юм өөрчлөлт ингэнгүүт амар хэцүү. Тэгээд ашиглаж чадахгүй нэг амар асуудалтай байдаг гэсэн. Сүүлдээ нөгөө нэг CLI tool гаргаж ирснээр амар олон
Create React үсвэ. Тэгээ нөгөө хүмүүс чинь грантыг жишгэлдэг, гулбыг жишгэлдэг, хажуугаар Webpack гэдэг бас бандлын туул байгаа шүү дээ. Тэрийг ашиглаад ингээд нэг project ихлүүлдэг нэг юм boilerplate маягийн код бичиж тавьчихдаг. Тэгээ нөгөөхөө ашиглаад ингээд явах гэхээр дахиад нэг юм өөрчлөх болохоор нөгөө project-ээр янзлдаг, нөгөө boilerplate-ээр янзлдаг. Нөгөө boilerplate-ээр толгуурлаад нөгөө project үүсгэсэн байсан хүмүүс нь яг нөгөө юунд нь шинээр апдейт ороод ирэхэд нөгөөх апдейт хийх гэхээр бүх алдаанд үүсдэг гэдэг юм зөндөө асуудал байсан юм байна л дээ. Ер нь бол яг чипт хоёр бол ингээл нэг тэнцэн ингээл зодон үүсч байгаа нэг тоос нь буугаал арай нэг жоохон айтаахан болол эхэлж яхад нь яасан. Би болохоор нүг эхлээд нэг ингээ харах дээр яг нүг яг хуучин ч юм уу сэтгэлгээрээр React надад бас нэг таалагддаг нэг юм нүглэр ингээл нэг JavaScript дотор компонент ингээл бичиж ягаал JavaScript-ээр компонент бичижсэн тэгэнгүүтээ тэрийгэ таг болгоод дуудаад байгаа байхгүй. Тэгээ чинь web component ч үл нэг тийм нэлээд хүч авсан шүү дээ. Тэгэнгүүт Ember дээр болохоор надад нэг таалагдсан юм яг нэг хуучин арга шиг те route нь гэж байдаг, template нь гэж байдаг. Ингээд нэг хоёр юм ингээд нэг гоё тусдаа байгаад тусад нь ингээд авч явахад илүү айтаах юм болов гэдэг зүгнээсээ бас нэг тухайд Ember илүү таалагдчихсэн. Одоо болохоор яг үгээр яг тэр компонент гэж байгаа, tag нь гэж байгаа. Тэгээ тэрэн дээр нь JSX тийм custom тийм HTML ч юм уу одоо React Native-ийн tag ч юм уу компонент үүсгэж байгаа. Тэрийг tag шиг дуудаал явчихлаэр одоо болохоор надад хамаагүй тийм илүү амар хялбар тийм эннийх нь яг ингээ нэг юу тийм бизнес логик нь хаана байгаа юм. Тийм байхгүй. Скол яг харагдах байдал хаана байгаа юм тийм нэг юм хийхин тулд скол нэг жоох юм өөрчлөхийн тулд 2-3 файл дамнаж тэгж өөрчлөлт хийх шаардлагагүй байгаанууд надад бол React дээр илүү ялбар санагдаад байгаа байхгүй. Тэгээд ер нь одоо тийм өөр одоо React-ийн зүгээрс яг чамд одоо тийм илүү их таалагдаад байгаа юмнууд нь юу вэ? Яг React-ийн ажиллагаа бусад бид одоо чинь Angular-ыг яаж ажилладаг сайн мэдэхгүй байна. Гэхдээ React-ийн тэр нөгөө өөр дээр ингээд одоо харьцуулахад бол тэр нь бол хоёулаа хурдан байгаад байгаа шүү дээ тий. Тэгээ тэрнийхэн тэр нэг ажиллагааны тэр чинь айгүй таалагддаг. Одоо чинь тэр чинь нөгөө нэг React чинь өөрөө нэг virtual DOM гэдэг нэг юм тий. Тэнгүүд virtual DOM нь болохоор яг жинхэнэ DOM-тойгоо одоо чинь ер нь бол JavaScript дээр ч юм уу өөр ер нь яг JavaScript дээр байх л та. Одоо браузерын DOM-ыг бол manipulate хийгээд энэ дээр нөөцлөлт ороод ингэж хэлэх нэг браузерын DOM бол өөр айгүй удаан ажилладаг. Тэгээд React-ийн хурдан байгаа шалтгаан болохоор чинь өөртөө virtual DOM-ыг юм үүсгэсэн. Тэнгүүтээ би нэг компонентууд ч гэдэм үү нэг route үүсгээ тэр дотор нь компонентууд одоо тэрэн дээр нь өөрчлөлт хийхэд тэрийгээ өөрчлөлтийг virtual DOM-оор эхэлж оруулангуудаа тэн дээрээ яг нэг браузерын DOM virtual DOM хоёр дээрээ diffing algorithm явуулаад энэ яг энэ хэсэг нь л өөрчлөгдсөн юм байна. Яг энэ дээр л юм өөрчлөгдсөн юм ингээд айгүй тийм маш сайн үр дүнтэй тийм алгоритм ажиллуулчихж байгаа. Тэнгүүтээ яг энэ хэсэг нь л өөрчлөгдөж байгаа юм чинь браузер virtual DOM дээр бүтэн өөрчлөх шаардлага байхгүй. Зөвхөн нэг нь л өөрчлөлт харуулчаа гэдэг юм ич болгон. Тэнгүүд нөгөө virtual DOM ч гэсэндээ ингээд мангар их ажил хүлээгээд ингээд юм өөрчлөхөд хүлээгээд байхгүй юусе ганц юм ирэхээр наазаазын өөрчлөлийг харуулцдаг. Тэгээ өөртөө болохоор тэрийг нэг reconciliation гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Reconciliation гэж нэрлэдэг. Одоо нэг virtual DOM нь болохоор яг ингээд нөгөө HTML-ийн бүтэц яг браузер дээр байгаа. Тэрийг болохоор JavaScript дээр бас нэг дөөр ялгаад хийчихэв. Shadow гэж нэрлээд virtual DOM гэж нэрлээд байгаа тийм. Тэгээд тэрэн лүг өөрчлөлтөнгүүд нь тэн дээр нь гарсан өөрчлөлт нь яг жинхэнэ DOM дээр гаргаж ирээд байгаа. Тэгээд бас нөгөө нэг React-ийн хэрвээ бид нэг анзаарах юм бол React дээр хийж байгаа юм нь шууд DOM дээр орж ирэхгүй байгаа. Тэгээд ягаад гэвэл юу гэдэг нэг state буюу нэг төлөв өөрчлөх тэгэхээр одоо юу гэдэг харагдах байдал дээр хичнээн ч юм өөрчлөгдөж магадгүй. Тэгэхээр тэр бүгднийг нь өөрчилж жогоод shadow DOM дээр өөрчилж жогоод дараа нь тэрийг бүүнд нь пад гэд ганцхан удаа тий яг жинхэнэ DOM дээр нь жинхэнэ браузер дээр хийж байгаа өөрчлөлтийг хийж байгаа. Тэгэхээр яг хөөхлөр нүн ингээл харагдах байдал нь ч гэсэн илүү хурдан, ажиллагаа нь хурдан тий нэг тийм байгаад шиг байна. Тэгээд нүг энэ бас нэг хүмүүсийн асуусан асуултанд донд нь ер нь React-ийг зүгээр вебийн төсөл дотор ашиглаад яваад иж болох уу ч юм уу тий тэрний тулд одоо гэдэг лиценз зохиогч ирэхийн ер нь яах юм бэ гэдээ тэгсэн баг шигсэн. Тэгээд би буруу санаагүй бол яг зөв санаж байгаа бол шүү дээ React чинь BSD
буюу тийм open source буюу их код нээлттэй хинч яаж ч өөрчилж болно. Дээрээс нь хөнгөлөөр өөр хүн ямар ч төсөл дээр шууд аваад ашиглаж болно. Тэгээд тэрийгээ зарах гэжсэн ч хамаахгүй шууд аваад ашиглаж болно. Өөрчлөлтөө цаашаа түгэж болно. Гэхдээ энэтэй холбоотой нэг асуудал байсан шүү дээ. Тийм нэг шүүх хурал болоод лицензийн өөрчлөлт гараад. Тийм шүүх хурал болоог үлдээ лицензийн өөрчлөлт гарсан. Тэгээд тэр нь ямар яасан бэ гэхэл чинь нөтүүд яг хөглөр Facebook нэг BSD license 3 clause license гэдэг байгаад байна. Тэр нөр ингээд 3 хөвгөлбөр бичсэн тохх нэг дураараа ашиглаж болно ингэж болно гэж боломжтой. Тэгээд тэн дээр патентын тухай нэг юм өгүүлбэр нэмсэн байсан байхгүй. Нэмэх нь патент гэдэг. Тэр нь болохоор яг хөглөр энэ React Native-ийг бүтээх холбоотой зохиогч эрхүүдийг бүгдийг нь Facebook эзэмшнэ. Тэгэхдээ React-ийг ашиглаж байгаа ямар нэгэн компани нүгдгийн Facebook-т ямар нэгэн байдлаар шүүх юм маргаан үүсгэх юм бол React-ыг ашиглах хэрэггүй болно ч юм уу. Нэг тийм өгүүлбэр байсан байхгүй. Тэгээд React-д ашиглагдаж байгаа Facebook-ийг эзэмшиж байгаа патентуудыг ч юм уу ашиглах хэрэггүй болно гэдэг. Тэгээд тэр ер нь бол React нэлээ ингээд нэг гайгүй нэг хэсэг гайгүй хөгжиж явж исэн чинь тиймэрхүү юмнууд нь гарч ирээд хүмүүс нэлээ эсэргүүцсэн. Тэгэнгүүт яг хөглөр миний ажиглаж байсан чинь юу гэдэг WordPress чи React-ийг ашиглах гээд явж ирсэн. Яг ийм маргаан гараад ирсэн чинь цаазаа бид нар React ашиглахаа болоо Vue.js боллоо ч юм уу те. Тэгээ бас нэлээд том төслүүд яг хөглөр React ашиглаж явж ирсэн. Ер нь нэрээ нэг ийм асуудалтай юм байна. Ингэвтэй болох гээд эхлэх гээд нэлээд том ингээд Reddit-ээр яваал одоо бүр интернетээр нэг хэсэг нэлээд хилцүүлэг явсан. Тэгээд үр дүнд нь Facebook-ийн хөлжт нэлээд үзэж байгаа тэр нөө патентын заалтыг аваа хийцэн. Тэр өөр яг юу гэдэг одоо тэр React-ыг ашиглаж байгаад ямар ч зорилгоор юунд ч ашиглаж болно очоод Facebook дээр шүүхтэлсэн ч болно ерөөс ямар ч асуудал байхгүй тий. Тэгэхээр яг React-ыг бол бутаа ашиглаад ер нь бол одоо сүүлийн үед яг тийм open source биш web framework байхгүй болчихлоо шүү дээ. Angular ч гэсэн яг адилхан. Нэг Angular ч Apache нэг BSD license-тай байгаа. Лицензтэй байгаа. Ember ч бас яг адилхан. Vue ч бас нэг адилхан юм. Бүгдээрээ л ер нь үгдийн ямар ч зорилгоор юу ч хийгээд ашиглаад тэрийгэ зарна уу, open source тавина уу тэр бол ерөөс яг хөгжүүлэгч юм. Дур сонирхлын асуудал байгаад байна тийм. За тэгэхээр айлаар React-ийн тэр нэг shadow node, virtual DOM, shadow DOM, virtual DOM гэдэг тэр бол айгүй чухал нэг ойлголт байна. Дараагийнх нь юу юм? Заавал мэдээлж байна. За Babel юм. Babel хот. Одоо чинь нөгөө React чинь өөрөө шууд тэрөөс анзаарах юм бол JavaScript дээр ер нь бол класс гэж байхгүй шүү дээ тий. Тэгээд ES6 дээр байгаа. Тий, ES6 дээр байгаа. Ер нь бол яг нэг 29 онд гарсан стандарт нь ES5 шүү дээ. Тэгэхээр нөгөө ES5 ч юм болохоор одоо яг их браузерууд дэмжиж байгаа стандарт нь. Тэгээд ES5 одоо яг Babel-ийн нөгөө гарч ирсэн шалтгаан нь болохоор ES6, ES7 дээр бичсэн мөн Flow, магадгүй TypeScript-ээр бичсэн одоо JavaScript-ийг ер нь бол compile-таар тэгээд ES5 дээр ажилладаг болгож нийт браузерууд дээр дэмждэг болгож тэгж compile-члөө гэж байгаа тийм байна. Тэгвэл бас нэг айгүй чухал өөр юмд ашиглаж байгаа. Тэр нь үгээр JSX бичгээр чинь бид нэр шууд ингээд нэг таагуудаа ингээд нэг тааг болгоо бичиж байгаа шүү дээ. Тэр чинь Babel-ээр ороод JSX тэм процессороор оруулангуудаа тэр чинь цаанаа ингээд нэг гаралт нь болохоор зур фан гэж байгаа шууд ингээд тийм нэг create element гэдэг create element чиглэл тэгэнгүүтээ тэр чинь яг ингээд цаанаа зүгээр яг ингээд харахлаар JavaScript шиг арзаас юм болго ажиллах юм билээ шүү дээ. Тэгэд нөө Babel бол яг тийм юмд ашиглагдаж байгаа. Зүгээр React-ыг бол яг өөр нь бол одоо юу гэдгийг дуудаад тэр React-ийн create element тэр ингэж ингээд ашиглаж болно. Гэхдээ нөө нэг хамгийн амархан арга нь болохоор create React app ч юм уу эсвэл Babel ашиглаж байгаа. Тэгээ яг тэр нэг юу компонентыг нь JSX-ээр бичээд ашиглажвал хамаагүй л амархан. Тэгээ дээрэс нь Babel ч юм болохоор чинь өөрөө юу гэдэг нэг ирээдүйн ашиглах ирээдүйн одоо юу гэдэг хамгийн сүүлд гарсан JavaScript-ийн
хэлбэрээр кодыг бичээд тэгээд бүр хамгийн амарсан үеийн JavaScript engine дээр ч гэсэн ажиллах боломжийг олгож байгаа. Тэгээд тэрнээсээ гадна яг хөглөр Babel дээр нэлээд олон боломжууд байдаг юм байл л дээ. Жишээ нь үгдийн ашиглагдаагүй кодуудыг устгах ч юм уу тий. Одоо тэгээд зарим нэг ингээд үгдийн дундаас нь ингэж бичихлэгдсэн юм ингэж өөрчлөөрөөд ч юм уу тий. Тэгээд дээрэс нь хувьсгчийн нэрээ богинохон болгох ч юм уу ингэдэггүй. Ер нь бол маш олон боломжууд дотор нь байд юм байлээ. Тэгээд нэг Babel-ийг чинь хүмүүс бол одоо шинэ нэг transpiler compiler гэдэг нэг хоёрын ялгаатай юм байна шүү дээ. Тэгмээс нэг TypeScript ч юм бол ер нь бол transpiler шүү дээ. Яг language яг programming хэлийг programming хэл рүү нөрүүлж байгаа. Тэгтэл нөгөө compiler бол programming хэлийг яг бүр машин хэл рүү хөрвүүлж байгаа. Тийм ялгаатай юм аа. Тэр нөгөө Babel болохоор бол яг compiler-аар ажиллаж байгаа шүү. Тэгэхээр яг одоо React-ыг бол шууд өөрөөр ашигласнаас илүү аль болох сүүлийн Create React app-аар ерөнхийдөө ашиглаад тэгээд энэ дотор нь болохоор Babel бүх юм тохируулсан ирдэг тийм. Нэмэлт тохиргоо хийх шаардлага байхгүй шууд төслөө бичиж авчиж болно. Шууд төслөө бичиж авчиж болно. За Webpack болохоор чинь тийм bundling tool. Bundling гэхэлэр яах юм? Нэг яг JavaScript дээр ер нь яг өөрийнхөө ингээд бичиж байгаа гэдэг аль болох нь модулаараа хийгээд тэгээд одоо энэ үед нэм юуг оруулж ирээд энийг ашиглаад ингэж байгаа гэдэг өөрөөр ингээд тийм модуль маягаар бичих хэрэгтэй байл л дээ. Тэнгүүт Webpack болохоор тэр олон ингээд модуль болгоцсон юмудаа оруулаад ирээд нэг юу болгоод нөгөөх нь ингээд за энэ нь ийм юм байна, энэ нийш орох хэрэгтэй байна гэх бүх юм хийчихдэг. Гэтэ зөвхөн JavaScript биш. Одоо чинь танай веб дээр ч хэрэгтэй фонт байна уу, зураг байна уу, тэ icon байна уу тэр болгоно бүгдийг нь за icon бол ийш орох хэрэгтэй байна, энэ ийш орох хэрэгтэй байна. Энэ хоёр JavaScript-ийг нийлүүлээд нэг бүтэн JS болгоод minify хийгээд энийг бандалтад оруулах хэрэгтэй байна гэдэг ч юм. Тийм хийж байгаа тийм төлөв. Тэр нэг баахан талаар нэг тараагаад компонент болгон дээр ерөнхийдөө нэг шинэ JavaScript файл үүсгэж байгаа тийм. Тэр бол хамгийн best practice гэж ерөнхийдөө нэрлэдэг шүү дээ. Хэдийгээр нэг JavaScript дотор олон компонент бичиж болох ч гэсэн ерөнхийдөө компонентыг нэг тусдан JavaScript файл болгох. Гэхдээ яг нөгөө браузер дээр чинь аюул олон файл JavaScript файл дуудах бас хэрэггүй. Тэгэнгүүт Webpack чинь миний бодлоор бол бүгднийг нэгтгэхэд браузер дээр дуудаж болохоор ганцхан файл болгоцоод гэхдээ яг нэг дотор нь аль нь юугаа ашиглаж байгаа вэ гэдгийг нь тийм аюул optimize тийм нэлээд өндөр түвшинд бол маягийн хийчихлээ. Нэлээд сайн боловсруулж илээ. Тэгээд CSS-ийг бас аюул сайн боловсруулад SAS-ыг жишээлбэл CSS рүү өргүүлж байгаа. Less-ийг бас Less ерөнхийдөө баг өгчих үү? Яа. Тэгсэн баг. Ашиглаж байгаа юу багхгүй. Тэг Google Trend дээр хүртэл ингээд бүр график нь унтсан мөлий. Тэгээд фонт, custom фонтод яаж байгаа. Тэгээд бас энэ ч нэг үг юм бандалтай холбоотой юм ярьж ахлаар энэ ч нэг хүний нэг асуулт байсан л да. Нэг code splitting хийх хэрэгтэй юм уу? Яагаад хэрэгтэй? Code splitting гэхэлэр яах хэрэгтэй юм гэдэг чинь. Нөгөө JavaScript чинь ингээд нэг бүтэн том файл болгож байгаа чинь бас нэг тухайн яг нөгөө компонент чинь дуудагдаад ороод тэр нэг амар хэрэгтэй ирэхгүй нэг бахан JavaScript-ууд нь бас давхар дуудагдчихад байгаа л та. Тэгээд яг нэг сүүлд орж ирсэн болохоор lazy гэдэг нэг юмнууд байгаа. Тэгээд lazy import гэдэг нэг тийм яг нөгөө функц яг өөрөө дуудагдахтаа бол тэр хэсэг нь импорт хийгдэхгүй, яг ашиглагдах үед л тэр хэсэг нь импорт хийгдэх ч юм уу. Тэгэхээр нэг code split бол миний хувьд бол байх шаардлагатай. Нэгдүгээр заавал хийх ёстой юм дээр нэгдэх хэрэгтэй. Зарим үед бол хийх бас заавал хийгдэх байх шаардлага утсан зүйл энэ дээр гарч байгаа. Миний бодлоор бол ихтэй React дөнгөж сурж эхэлж байгаа бол code split хийх гэдэг шаардлага байхгүй. Яг тэгэхээр үүдийн JavaScript файланд ангаараа одоо манайх чи 1 мегазига болцсон байл үгүй л. Тийм бах шүү нэг 900 нэлээд том болчиход байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр яг нэг үүдийн 20 30 ч юм уу 40 50 скрин ч юм уу сколд барыг 100 ийм янзын хуудастай 100 темплейттэй байлаа гэхэд чинь нэгний үзэхлээр бүгднийг авч хөнлөөр шийдэхгүйгээр code splitting хийнгүүтээ үүдийн хамгийн яг ашиглагддаг хэдийг нь өгөнгүүтээ дараа нь өмнө хэрэгцээтэй юмыг дуудаад явчих болохоор их зүгээр юм шиг байна. Тэгээд тэрийг болохоор юм дээр идэв. Webpack дээр хийж байгаа тийм. Тийм Webpack дээр. Webpack-тай адилхан маш олон юмнууд байсан. Гэхдээ баг ихэнх нь бодоо болоод. Тийм одоо баг галбч нь хамгийн их гарсан юм шиг үлээ шүү дээ.
Тэгээд араас нь грант гэж яваад ингээ явсараад тэр хоёрын хэрэглээ хүртэл нэлээд бүр байхгүй болсон л юм билээ. Тэгэл сүүлд нь тэгээ webpack нь шинжлэгч явсараа сая сүүлд 4 гэж гараад. 4 гараагүй амар сайн болсон. Babel болохоор 7 гарсан. Тийм. Babel 7 гарсан сүүлд. Тэр бол нэлээд том өөрчлөлт болсон баг тийм. Яг тэгэхээр Babel-ийг чи хэлсэн баачка чинь юу вэ? Химлээ нэг Henry Zhu гэдэг тийм. Тэр чинь компьютер сайенс буюу бүр программист ч мэрэгжилгүй хүн байл шүү дээ. Тэ зүгээр ингээд нэг сонирхдаг нэг гар ингээд Babel гэдэг юм ингээд бичээд тэгээд нөгөөх ингээд ямар ч юу гэдгийг англ нөө Babel-ийг хийнгээ сурсан гэж ерөнхийдөө манер өөр яриад байгаа шүү дээ. Тэгээд Babel 7 болохоор арай илүү яг юу гэдгийг арай илүү мэрэгжлийн юмтай болсон. Дээрээс нь яг хөглөр гадны нэлээд олон хөгжүүлэгчид орж ирээд нэлээд аюул сайн болгосон. Тэгээд юу гэдгийг Create React App гэдэг тэрийг ашиглахлаар чинь тэнд дотор чинь Babel-ын ч гэсэн автоматар тохируулсан байж байгаа. Webpack нь ч байж байгаа. Тэгээд Create React App-ийн нэг онцлог нь болохоор дотроо нэг олон тохиргоо байхгүй. Тийм бүх юм нь ер нь бол цаанаа нууцсан. Тэгээд бүгдийн цаанаа нууцсан. Тэгээд нэг юу гэдгийг Webpack-ийн тохиргоо нь байхгүй. Webpack-ийн тохиргоог нь гаргаж ирэхэд тулд eject хийнэ гэдэг байгаа тийм. Заавал eject хийж Webpack-ийн тохиргоо нь гарч ирээд тэн дотор ингээ баах юмуд хийж болно. Тэгэхээр юу гэдгийг Create React App-ыг бол ашиглаад React application бол хийгээд бүх юм нь бол хийгээд явхад болно. Гэхдээ яг тийм амар custom ч юм уу онцгой юм хийх гэхэлэр жоохон хүндрэлтэй билээ. Гэхдээ одоо бидний хувьд бол одоо жишээлбэл тийм онцгой юм хийх шаардлага баг гарч байгаа юм шүү дээ. Ер нь бол ихэнх тохиолдолд гарахгүй юм билээ шүү дээ. Тэгээд ч яг нэг Create React App дээр зориулсан SaaS процессор нь бас байдаг. Тэр Babel чинь бас нэрлсэн юу айгу нэттэй юм лээ. Тэр нэг Hitchhiker's Guide to the Galaxy гэдэг кино байдаг. Тэгээд тэрэн дээр тэр нөгөө дэлхийн хүн хайр гарагт очичоод тэгээд нөгөө хүнийх нь хэлийг ойлгохгүйсэн чинь нөгөө хамт дагуулж явж исэн хүн чихрүү нэг юм загас ичиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө загас нь болохоор хүний тархины долгионыг хүлээж аваад гаднаас долгион хүлээж авангууд тэр долгионыг ингээ өөрөө дотроо хөрвүүлээд цаашаа хүний тархины долгионд ингээ ойлгохтоор ингээ долгионыг ялгаруулдаг. Тийм загас юм нэг. Тэгээд тэрийн загас ингээ чихрүү хийчихэр нөгөөт нь яриаг нь ойлгохдаг болсон. Тэгээд тэр загсын Babel гэдэг юм. Тийм, энэ Babel fish гэдэг юм лээ. Тэгээд одоо юу гэдэг Create React App ашиглаж байгаа тохиолдолд React Router ашиглаад хуудас хоорондын шилжилтүүдэд хийгээд байхад хамгийн шилдэг нь л одоо тэр байх шүү дээ, тийм. Ер нь бол тэр React Router нь өөрөө яг нэг өмнөх подкастууд дээр ярьжсэн яг тэр сүүлд гарсан тэр яг браузерын history API-г бүгдийг яг ашиглаад бүх юм хийж байгаа. Тэгэхээр React Router бол одоо яг тэр олон routing шийдлүүдээс нь ганц шалгарч үлдчихэд байгаа нь React Router болсон юм. Гэхдээ Create React App ч юу ч юм Create React App ашиглаж байгаа тохиолдолд файлын бүтц бол ерөөсөө огт хамаагүй тийм. Чи хаана ямар хавц үүсгээд тэгээд тэнцэнэ одоо юу гэдэг нэртэй файл үүсгээд тэрийг яаж дуудах нь бол ерөөсөө хүний дур. Тэгэхээр яг зүгээр бидний туршлага ч юм уу олон улсад байж байгаа туршлага нь болохоор components гэдэг хавц үүсгээд тэн дотор компонентуудаа хийгээд тий routes гэдэг хавц үүсгээд тэн дотор route-уудаа үүсгэж жагаад компонентуудаас юмнуудаа ингээд дууддаг ч үлээ тий тэгж ингээд ашиглах нь илүү үр дүнтэй. Тэгээ ядаж л тэр чинь нөгөө нэг дараа нь тухайн төсөл дээр шинэ хүн орж ирэх гэсэндээ бас ойлгомжтой болчихж байгаа юм л та тий. Route-ийн компонент эндээс дуудаж байгаа юм гэдэг чинь ингээл хараад шууд ойлгох. Тэг зүгээр хавцны бүтцийг нь хараад тэрнээс шүү гэдэг яг адилхан нэртэй хэдийгдийн team component team route гэдэг нэртэй team нэг том задгаа том хавц байснаас л арай дээр л ах л да миний бодлоор тийм. Юуны хувьд одоо үгдийн сүүл нэг юм гараад байгаа шүү дээ. Жишээ нь React-ийн сүүлийн хөлбөр гарснаас хойш class based component, function based component гэдэг энэ хоёрын нэг ялгаа байгаа. Тэгээд hook гэдэг нэг шинэ юм гарсан. Hook-ийн тухай өнөөдөртөө ярих би бол хэрэггүй байх гэж боддог л дээ. Яг тэгэхээр энэ бол өөрөө айгүй том сэдв. Амар хүмүүс талхан хэрэгч байгаа. Тийм. Тэгэхээр ямар үед одоо юу гэдэг class based component ашиглаад ямар үед одоо юу гэдэг functional одоо юу гэдэг тэрийг энгийн компонент гэдэг байгаа юм. Тэгээ нэг нь болохоор stateful component, нэг нь stateless component гэдэг. Тэгээ
яг нэрнээс ер нь ойлгомжтой. Stateless нь болохоор ер нь тэр нэг function based component нэлж байгаа. Тэгээ тэр нь болохоор ерөөдөө дотор нь ямар нэгэн state ашиглах шаардлагагүй үед тэр компонент ямар нэгэн төлөв байхгүй, өөрөөр ямар нэгэн төлөв байхгүй юм орж ирлээ тэрийг хэрэглэгчэд харууллаа тэгэл болоо тий. Нөгөөх нь бол ялчгүй state ашиглах хэрэгтэй. Магадгүй энэ товч төр дарахад энэ товчт нь input-тэй validate хийдэг ч юм уу, энэ товчны өнгөийг соддог ч юм уу яг тийм зүйлийг хийх тохиолдолд бол яг ялчгүй stateful component ашиглаж байгаа. Тэгээд stateful чинь болохоор чинь нэг юутай тий life cycle-тай. Тийм life cycle-тай тий. Энэ компонент дэлгэцэнд харагдлаа. Тэгэсгүй mount хийн гэж яриад та тий. Did mount буюу React-ийн системд орж ирээд тэр хэрэглэгчэд харагдлаа. Одоо рендер хийгдлээ. Эсвэл одоо удахгүй энийг дэлгэцнээс авч хаях гэж байна гэх мэтлэнгээр тэр тохиолдлуудад бид нэр яг хөглөөр хариу үйлдэл үзүүлэх системүүд функцүүд дотор ингээд нөгөө одоо юу гэдгийг хийгээд авах боломжтой болчихж шүү дээ. Яг энэ бол яг энэ компонент харагдаж эхлэнгүүтээ ийм үйлдэл хийн шүү тий. Эсвэл харагдахаа болгоос өмнө ийм үйлдэл хийн шүү гэх юм уу. Stateful та тийм. Өөрөлт нь бол тэр чинь тэгэл нөгөө jQuery ашиглаж хийж мэгчин болсон. Ядаргаа олдог. Би бол тэрийг jQuery дээр одоо би төсөөлөхд бол jQuery дээр хийж болно гэж бол юусоо огт бодохгүй. Гэхдээ яг хөглөр яг юу гэдгийг хэд хэдэн би код харж ирсэн надаас сүүл. Тэгэд хийцэн байлээ. Тэр кодыг ингээд уншаад jQuery дээр одоо юу гэдгийг жишээлбэл энэ ч хүн ингээд юм оруулангууд нь тэн юмнууд өөрчлөөрөө тэнцээ юм өөрчлөгдөхлөөр энэ ч юм өөрчлөгдөөрөө ингээд бичлэхээр тэр код айгүй нүсэр уншаад ойлгоход маш хэцүү. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь яг хөглөр алдаа гарах магадлал айгүй өндөр билээ. Тэр нөгөө jQuery чинь угаасаа яг би энд нэг юм хийгээд нэг товч дарахад энэ хуудас бүтэр рендер хийгээд нөгөө браузерын дом маань хоос руу дахиад шинээр браузерын дом үүсээ зурагдсан шүү гэдэг логиктэй анханасаа бичигдсэн болохоор тэг яалчгүй. Доторх юм ингээд одоо яг React ч юм уу Angular-тай ч юм яг нөгөө нэг домыг сүүлийн үеийн ингээд JavaScript-ээр ингээд дом manipulate хийж байгаа юм тарьж руу яалч хүнд болчиход байгаа юм л та. Тэгээд нөгөө React-ийн бас нэг өөр айгүй чухал бас нэг ойлгох ёстой ойлголт нь болохоор нэг юм байл л дээ. Data down action up гэж яриад байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл компонент бичлэр компонент руугаа бид нар утга дамжуулж байгаа. Тэгээд жишээлбэл юу гэдгийг нэр харуулдаг компонент бичлээ гэж бодоход тийшээ нэр нь юу ах юм гэх мэтлэнгээр тэрийгээ дамжуулж байгаа болохоор props гэж нэрлэдэг. Тэгээд props-уудаа доош нь дамжуулж байгаа. Props-ууд нь зөвхөн ганцхан хувьсгч байх албан функц дамжуулчих болж байгаа тийм. Тэнгүүд нь тэр нь ахаад компонент нь гаднаас props-оо хүлээж авч байгаа дахиад дотроо ахаад өөр компонентуудаа тэрнийхээ props дээр өгж болно тий. Тэр нь ахаад дотгошоо props өгж болно. Тэгэхээр энэ яг хөглөр ер нь бол зурагт хуурсгаланд доош яваа дотгошоо яваа. Дээрээс parent-аас child руу тий. Тэгтээ яг хөглөр action app гэхлээр яг хөглөр зарим юмнуудаа яг хөглөр энэ дээр даруул ийм үйлдэл хийн шүү гэдэг юмыг нь функцээр доош нь компонент руугаа дамжуулаад өгч болно. Дарангууд нөгөөдөх функцийн дуудангууд дээдлэлтэй нөлөөлдөг тийм. Эсвэл бүр дээдлэхэн дээдлэл нөлөөлдөг, дээдлэхэн дээдлийн дээдлэл нөлөөлдөг ч юм уу нэг тийм байна. Саяхан бас нэг юу гэдэг юм дээр харж исэн React Native-ийн issue дотор харж исэн юм байгаа. Тэгээд бас нэг web development group төр чөлөөн дээр харж исэн юм. Яг React Native-ийн юм дээр issue дотор харж исэн юм. Тэр нь юу гэхээр нэг юм хийж болох уу гэдэг юм. Тэр нь яг хөглөр нэг компонент зарлаад тэр нь өөрийн гэсэн нэг юм стайлтай ч юм өөрийн нэг юм хийдэг те. Тэнгүүдээ тэрийг удамшуулж аваад гэж байгаа байхгүй. Тэгээд тийм sub component хийж болох уу гэдэг нэг тийм асуулт байсан. Тэгээд тэрэн дээр чиний хариулт. Ер нь бол тэр нэлээд bad practice болох байх. React маань өөрөө нөгөө нэг анханасаа яг энэ компонент бол ерөөсөө ингээл ийм маяг гэдэг нэг юутай. Тэгэхээр тэр чинь ингээд удамшуулна гэхэр чинь тухайн компонент маань давхар үйлдэлтэй байх хэрэгтэй ч юм уу тийм болчиход байна шүү дээ. Тэгэхээр React ч болохоор чинь ер нь амар тийм тэнэг байх хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Компонент бол тийм компонент бол тэнэг болчиход байна. Юм орж ирэл тэрийг паккеж зурдаг л байна. Тэгэхгүй элдв юм бодоод ч юм уу тийм энэ дээр нэг тооцоол моцоол хийгээд эхлэхээр л нөгөө компонент чинь ингээд удаад тэгээд тэрэн цаашаа бүр ингээд дамаа цааш ингээд өглөө өөрхөн parent-тай ч юм уу нийт вебийн ажиллагаанд хүртэл нөлөөлөө удаад эхэлчихэж байгаа. Тийм бас нэг React-ийн чирүүд documentation дээр нь үзэх юм бол composition over inheritance чөлөөний яг тийм зарчим байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл чи
жижигхэн компонент бие даасан компонентуудад зарлаад тэрийг ингээд дуудаад ашиглах хэрэгтэй. Тэрнээс биш удамшуулж ашиглах нь бол айгүй буруу юм. Дээрээс нь яг хөөхлөр композишн хийж байгаа тохиолдолд компонент ч юм бол маш жижиг хэмжээтэй байх хэрэгтэй байдаг шүү дээ. Хэд байх нь юу ч хамаагүй. Хэд байх нь бол юу ч хамаахгүй. Хамгийн гол нь яг хөөхлөр ингээ харахаар яг энэ бол яг энэ хэсгийн UI ч юм уу яг энийг бол ингээд жишээлбэл давтагдаад байгаа учраас энийг тусны компонент болгочих гэж бодох юм бол тэрийг компонент болгочих тий. Тэгэл болов. Тэрнээс биш үг тийм дотор нь тоомоо илүү дутуу юм ерөөсөө нэг тийм хамаагүй яг тэгэхээр нэг тийм хурдан нь бол нэг нөлөөлөхгүй юм шиг үлээлтэй. Тэгэл ахлаа төсөөлт нөгөө нэг тэр чинь нийлүүлээ хийж байгаа болохоор. Тэгээд нэг тийм асуулт минь дээр нэг юм дээр хамгийн амар нь тэр React Native тэр issue title дээр бүх тэр асуултаа бичээд дотор description хаваас нь байхгүй. Тэгээд би нөгөөх нэг нөө харж хагаад юу гэдэг хариу өгөхөө ерөөсөө бодж жагаад олохгүй байхгүй. Тэгэл за гэдэг тэгэл ингээл түр орчихсон байгаа. За тэгэхээр бид нар бол одоо компонентын тооноос бол юус айх хэрэг баг. Айх хэрэг байхгүй. Бас бидний нүг миний бодлоор миний бас нүг React-ыг дөнгөж ашиглаж эхэлж байхдаа ч юм уу гаргаж ирсэн алдаа болохоор яг наадахтай ч холбоотой байхгүй. Нэг ингээл нэлээд том компонент ингээ бичсэн тэр 4-5 утга авдаг ч юм props авдаг тэгмүүдээ 4-5 props-оос шалтгаалаад арай өөр юм рендерлдэг ч юм те. Ер нь бол нэг тийм шаардлагагүй юм байл л дээ. Ер нь бол хамгийн best practice нь яг компонент бол яг ганцхан юм хийдэг, тэрийг маш сайн хийдэг байх хэрэгтэй. Тэрийг яхаад өөр юмтай ингээд өөр олон компонентуудтай нийлүүлээд хольж хутгаад нэг юм том компонент болгоод тэгээд тэр том компонент дахиад бүр том юмудаа хольж хутгаад бүр том компонент ч юм болгоод тэг ашиглагдаад явна. Бас нэг юуных нь pure component гэдэг нэг бас нэг ойлголт байгаа. Pure component болохоор яг нэг энгийн компонент ч юм болохоор pure component-аас одомжсон юм билээ шүү дээ. Тэ. Тэнгүүд болохоор pure энгийн компонент-аас одомшаагүй. Тэмчлэн. Тий, эсрэгээрээ байх. Эсрэгээрээ. За. Тэгээ нэг дотор нь одоо чинь pure component болохоор энгийн нөгөө компонентуудаа харьцуулах юм бол нэлээд их хэмжээгээр нь override-ийг боломжтой болчихж байгаа юм шиг үлээ. Тэгээд одоо чинь тэр нөгөө бид нар чинь нэг event дээр ч юм уу нэг одоо яг Java дээр ч юм уу юм дээр чинь компонент чинь хамгийн түрүүнд дуудагдахтаа болохоор constructor гэдэг юу уншиж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө object handler ихэнх branch дээр ч юм бол хамгийн түрүүнд constructor ингээл эхлэл дуудах хэрэгтэй гэдэг нэг тийм байгаад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө pure component дээр болоод ирэхээр болохоор бид нар тэр конструкторын ч юм уу эсвэл тэр нөгөө нэг дотор нь живчигдэж байгаа цаанаас нь ингээд бишээд өгсөн байгаа методуудаа override хийхээс гадна гэдэг бас тийм боломжууд байх шиг үлээ. Тэгэхээр ерөөсөө pure компонент хийж ашиглаж юм бичиж үзээ болтой. Тийм би болохоор нэг амар их ашигладаг байхгүй. Тэгэд яагаад тэгэхээр нэг ингээд юу гэдэг систем яг мэдгүй яагаад ч угаасаа нэг ингээд хурдан ажиллагаа гэдэг юм чинь ингээд айгүй чухал байгаад идэг. Миний бодлоор тэгээд яг performance optimization яаж хийх вэ гэдэг тэгэхээр тэрэн дээр бол зарим тохиол pure component ашиглаж байгаа байхгүй. Тэгээд pure component гэхээр одоо хамгийн энгийн юм нь болохоор ингээд байгаа юм л да. React дотор өөрт нь нэг shoot component update ч үлээ нэг тийм нэг юм метод байгаа шүү дээ. Өөрөх нь метод байгаа. Тэр чинь болохоор state аваад props авч байгаа. State props хоёулыг нь авч байгаа. Тэгээд зөвхөн boolean буцаах хэрэгтэй. Тэгээд true or false буцаах хэрэгтэй. Тэгээд тэр нь болохоор дотроо ямар нэг юм шалгаж агаад true буцаах юм бол нэг компонент маань өөрийгөө харагдах байдлаа өөрчлөх хэрэгтэй юм байна. Дахиад рендер хийх хэрэгтэй юм байна гэж бодоод рендер хийдэг. False буцаах юм бол рендер хийдэг. Тэгмэд pure компонентыг удамшуулчих юм бол props-уудын автоматар хооронд нь шалгачдаг байхгүй. Нөгөөх нь одоо юу гэдэг нэр гэдэг props авдаг байсан бол нэр гэдэг props нь өөрчлөгдөж үгүй юу гэдгийг шалгаад тэгээ хэрвээ өөрчлөгдсөн байх юм бол рендерлээд өөрчлөгдөөгүй юм бол рендерлдэг. Тэгэхээр тэр нь бол айгүй чухал. Тэгэхээр яг энэ бас нэг анхааруулад байгаа юм нь болохоор хурд гэж бодоод бүх юм дээр pure component ашиглаад байдаг. Тэгэнгүүт яг хөөхлөөр
рендерлэхгүй байгаа нэг юм байгаа. Юу гэдэг хэрвээ дандаа props нь дандаа тийм өөрчлөгддөг, байнга өөрчлөгддөг тийм компонент гэдгийг чи мэдчих яах юм бол pure компонент хэрэггүй гэдэг байна. Яагаад тэгэхээр тэр чинь угаасаа л рендер хийх нь ойлгомжтой. Тэгж яах ч урдталт нь ахаал бах юм шалгаж байгаа. Тэнгүүтээ за угаасаа рендерлэх нь автоматар true буцаан тий угаасаа л true буцаах хэрэгтэй. Тэнгүүд нь тэр чинь юу гэдэг юм зүгээр л рендерлээд болчих юмд чинь урдталт нь заавал ингээд нэг хачин юм шалгаад байгаа нь жоохон буруу байна гэдэг. Тэгээд байгаа. Бас нэг React ашиглаад явж байхлаар чи нэг ийм асуудал гараад ирлээ шүү дээ. Тэр чинь тэр нэг Mobix, Redux гэж Flux гэдэг нэг юмнууд байгаа шүү дээ. Тэрийг ашиглах хэрэгтэй юм уу, ашиглах ёсгүй юм уу, ямар үед ашиглах хэрэгтэй чиний бодлоор чиний туршлагаар тэднийг болохоор ер нь бол нэг state management гэж нэрлэдэг байгаа. Тэгээд яг нэрээр болох төстэй state manager маягийн болчихж байгаа. Тэгээд state manager болохоор яг ямар их тэгэхээр компонент хооронд нэг нийтлэг нэг state ашиглаад нөгөөхөө ингээ хоорондоо хуваалцах ч юм уу тийм тохиолдолд хэрэгжилж байгаа. Тэгээд одоо хамгийн алдартай нь Redux-лах шүү дээ. Redux бол супер л дээ. Би бол одоо Redux бүгд чи Redux ашиглаж байгаа. Mobix-ийг юус ашиглаж үзв. Mobix ч болохоор нэг юм арай өөр юм шиг үл шүү дээ. Redux болохоор нэг reducer байгаад байгаа. Тэгээ ерөнхийдөө цаатал Mobix нь болохоор нэг observer маягийн юм шүү. Би тэгж ойлгосон шүү дээ. Тэгээд Ember юмс Ember маягийн юм ааш. Тэгээд Redux нь болохоор ч яг ийм юм болонгууд нь ингээрээ тэгээрээ гээд нэг өөрчлөлт тэгээд Redux ер нь ашиглах хэрэгтэй юм уу юм? Үнэхээр яг нэг комплекс төвшөнд яг тэр нэг state-тэй өөр хооронд компонентэд хуваалцаад энэ state дээр ийм энэ state дотор ийм хадгалаад ингээд одоо тэр store гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр store дотор ингээд ийм хүмүүсгээ тэрнийхээ имийг ингэж шалгаад ингээрээ тийм нөхцөл Redux үнэхээр хэрэгтэй. Бүр тийм амар ингээд комплекс төвшний тийм амар юм хийхээгүй нөхцөлд бол Redux мэдээ шаардлага байхгүй. Тэр энэ яг React дээр өөр дөр байгаа тэр context API гэдэг нэг скол өөрхөн зүгээр component stateful component state-ийн ч гэсэн ашигласан болох. Тэр нь ашигласан болно гэсэн. Тэр нэг амар шүү дээ юм миний бодлоор. Шинэ одоо юу гэдэг за хайлтын хуудас хийлээ тийм. Хайлтын хуудас нь тэр дотроо л одоо юу үр дүнгээ харуулаад болж ивэл бараг болчих шүү дээ тийм. State manager хэрэггүй болчих. State manager хэрэггүй болчихно. Бид нар ч нэг хайлтын хуудас хийж хахад Redux ашиглаагүй л ашигласан. Тэр нь ч болохоор яг хөглөр нэг хуудаснасаа үр дүнгийн нэг хуудас руу орчоод буцаагаад ирэхлээрээ байхгүй болох гэдэг. Нэг бичсэн өмнө хайсан үр дүн байхгүй болчиход байсан учраас тэрийг нь хадгалахын тулд Redux ашигласан тийм. Өөрөөр хэлбэл яг хөглөр ямар нэгэн state нь application state гэж болно. Ямар нэгэн state нь хуудас хооронд хэрэг ашиглахаар бол ашиглана тийм. SQL юу гэдэг бүр нэг хоёр өөр компонент бүр амар хол шүү дээ. Нэг нь нэгнийхээ хүүхэд эцэг биш. Тийм хамааралгүй. Хоорондоо хамааралгүй хоёр нөхөр хоорондоо ингээ нөө мэдээлэл ингээ солилцох ч юм бол application state гэдэг бүр нэг application-ыг бүр хамгийн гадна талд навьж нэг reducer Redux React Redux ашиглаж байгаа л connect хийж байгаа л тийм. Тэгэхээр нэг React Redux ашиглаж connect хийж байгаа компонент чинь болохоор container component гэж нэрлэдэг байгаа. Жирийн компонент чинь болохоор чинь зүгээр компонент гэж нэрлэдэг л шүү дээ. Нэршлийн хувьд. Тэгээд нэг юуных нь single page application ч юм уу React ашиглаад хүмүүс веб хийх хандлагууд айгүй нэмэгдээд байгаа л да. Гэхдээ зарим тал дээр ингээд нэг харахад тэр нь яг үнэхээр зөв юм уу буруу юм уу гэдэг дээр чинь мэдэхгүй байгаа. Одоо юу гэдэг хамгийн ихний подкастн дээр ч илүү ярьж ирсэн шүү дээ. Мэдээний сайт бол одоо React дээр хийх нь буруу юм байна гэдэг. Тэр яагаад тэгэхээр нүүд чинь server side rendering гэдэг юм байхгүй байгаад байгаа. React server side rendering гэж юу юм ямар ач холбогдолтой юм жишээ нь те. Хэрвээ server side rendering React дээр хийх гэж бол бид нар өнөөдөр ямар хуу шийдэл ашиглаж байгаа тухай яриач. За server side rendering болохоор ерөөдөө Spot-тай нөгөө адилгүй нь одоо бидний марийн нэг уламжлалт арга гэх юм уу те. Сервер дээр бүх хуудасаа бүх тухайн хуудас дээр ингээд юу ямар мэдээлэл
одоо яг нэг логик кодноос бичигдээ гарч ирэх хэвээр энэ тэрийг сервер дээр рендерлээд хэрэглэгч рүү зөвхөн HTML хуудас шийдэж байгаа тэр болохоор яг сервер сайд рендеринг болчихж байгаа. Одоо яг хамгийн энгийн жишээ нь бид нэг PHP дээр нэг хуудас үүсгээл хуудсан цэг PHP өргөтгөлтэй байгаа л нөгөөх нь дотор нь HTML-ээ бичээл тэгснээр гинт PHP-ийн таг амигээл тэр дотор нэг echo ч юм уу магадгүй нэг if нөхцөл шалгаал эсвэл формын submit хийгээл тэгэл нөгөөхөө явуулаад одоо нэг Apache сервер дээр ч юм уу PHP дээр ингээм ажиллуулад нөгөө хуудасаа буцаахад биднэрт яг нөгөө хуудсан рендерлэх цэвэр ирдэг. Тийм үед байгаа. Тэгтэл нөгөө Apache болохоор чинь хэрэглэгчид браузер энэ кодыг аваад энийг рендерлэрэ гэдэг юм аа зөвөр өгчөж байгаа болохоор чинь яг HTML-ийг харахад хов хоосон юуж байхгүй шүү дээ. Ганцхан тагтай нэгэн div тагтай л. Тэр дотор юмар рендерлэрэ гэдэг JavaScript-ийг бичиж өгсөн. Тийм юм байгаа. Тэгээд нөгөө server side rendering болохоор ягаад шаардлагатай вэ гэхээр нөгөө Google-ийн хайлтанд орох тий. Google-ийн хайлтанд орохын тулд crawler bot нь нөгөө яг өгсөн URL-ийг чинь нөгөө хуудсыг рендерлээд хараад энэ дотор ийм таг байна, ийм таг байна, ийм таг байна, ийм тагаар нь би нэг цаашаа Google-ийн хайлтан дээр ингэж индекслэх хэрэгтэй гэдэг юм хийх хэрэгтэй байсан чинь нөгөө Google-ийн crawler bot нь JavaScript ажиллахгүй учраас хав асан цавцгаа хуудасаар рендерлээд энийг чинь би рендерлэх юу цаашаа crawler bot нөгөө Google индекс руугаа хийж чадахгүй мэн гэдэг. Тийм Google JavaScript дэмждэг болсон шүү дээ. Бүр сүүлд. Гэхдээ тэр бол жоохон тааруухан байгаа юм шүү. Ер нь бол өөртөө бол JavaScript индекслж байгаа л гэдэг байгаа. Гэхдээ мэдхгүй яг үнэхээр нөгөө. Гэхдээ Google-ээс гадна чинь Bing-ийнх байж байгаа, тэ Facebook-ийнх хамгийн том нь одоо бол Facebook байгаад байгаа шүү дээ. Үүдээ нөгөө юм шеэрлэхлээр чи юуж хашихгүй байгаад байгаа шүү. Тийм. Бас адилхан нөгөө нэг crawler bot-тэй тэр өөрөө. Тийм crawler bot-тэй тэгээд тэр JavaScript мета тагуудаа аваад энэ дээр нь одоо шинэ нэг open graph-ийн нэг юм байгаа шүү дээ. Элементүүд энэ дээр ингээд энд нь зураг байх хэрэгтэй байна. Аян тагийн төрөл нь юм чинь зураг нь дээр хажуудаа энтергээ тийм бүгдийн open graph-ийн тагаар шийдэж байгаа. Тэгээд тэрийг шийдэхин тулд дахиад тэр чинь бас яг нөгөө сервер талдаа рендерлэгдээд хуудас дотор хамт ирэх шаардлагатай болчиход байна. За тэгээд тэрийг яаж шийдэх вэ? Одоо жишээлбэл React create одоо юу гэдэг энгийн тохиолдолд create React app ашиглах нь хамгийн зөв. Гэхдээ create React app чинь миний ойлгож байгаагаар болохоор server side rendering байхгүй. Тийм ер нь бол тийм хийхгүй. Тэгээ хийж болох юм шиг л дээ хийхин тулд буу ажил юм шиг л шүү дээ. Eject хийгээд буу юм. Eject хийгээд дотор нь нөгөө нэг хамгийн анх хуудасаа build хийхдээ ийм юмнуудаа эндээс нь серверний юм байх хэрэгтэй. Тэгээ дээр нөгөө юу create React app маань build хийчихээ нөгөөх нь ажиллахдаа заавал нэг сервер ажиллаж ийж нөгөөх нь ирсэн хүсэлтэд авангуудаа тэрийг энэ URL-ээс ийм хүсэлт, ийм URL ирж байгаа юм байна. Би энийг энэ шийд амжуулах хэрэгтэй гэдэг юм аа. Тэнд нэг сервер талын код ажиллаж ийж тэр юм хийж явах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ яг манай сонгосон шийдэл болохоор чинь шууд React дээр Zite гэх компани хийсэн Next.js гэдэг React-ийн framework байгаа. Тэр болохоор server side rendering-гээ өөрөө хийдэг. Тийм. За. Тэр нь одоо юу гэдэг Create React app-аас юугаар ялгаатай? Яг Create React app болохоор чинь server side rendering гэдэг зүйлийг хийхгүй next болохоор server side rendering гэдэг юм анханаас нь шийдэхээ гараад ирсэн. Тэгээ нэг угаасаа single page application дээр ийм асуудал гарч ирнэ гэдэг нь ер нь бол бүх газар ингээд ойлгомжтой болцоо. Одоо view хүртэл цаанаа сая ингээд нөгөө нэг Next.js үлээ те яриад юм бас next яг адилхан гэхдээ бид нар чинь энэ дээр болохоор нэг fast food гэдэг юм хийгээд яг зөв ажиллуулах гэдэг бас махаа идсэн шүү дээ. Тэгтээ ажиллуулж чадаагүй тийм чадсан тийм. Next.js ч юм болохоор миний ойлгож байгаагаар одоо юу гэдэг чи Next.js ашиглаж байгаа бол React router ашиглахгүй. Тийм өөр router байгаа. Тэгэд бас өөрөө нэг юм чамд энэ заавал нэг бүтц тулгаад ах шиг үлээ тийм үү? Тийм ер нь бол router-ууд нь бүгд page гэдэг folder дотор байх хэвээр. Тэрний sub route нь дотор нь одоо чиндээ магадгүй mi гэдэг route үүсгээд mi магадгүй миний route нь mi-ийн одоо password гэдэг юм уу тийм байх юм бол би өөрийнх нь next-ийн page гэдэг folder дотор mi гэдэг folder үүсгээд индексээ бичээд индекс нь болохоор яг mi-ийнх нь ороход гарч ирэх хуудас нь индекс нь ямар үргэлжлэлтэй файл вэ? Index.js JSX гэсэн шин ер нь бол тэгээд пассворд нь болохоор нөгөө mi гэдэг folder дотроо дахиад пассворд гэдэг юм үүсгэж юм. Тэгээд ингээ nested үгээр явчих боломжтой. Тэгэхээр шахах нүг яг бидний нөгөө анх хэлж ирсэн Ember маягаар явчихна. Бусад компонентуудаа хааж хамаагүй биш. Тэр бол хааж хамаагүй. Зөвхөн тэр би хэрвээ яг route ашиглаж байгаа бол тэрийг ашиглах юм билээ. Дээр нөгөө нэг одоо шинэ React router дээр ч юм болохоор өөр дээр нөгөө нэг link гэдэг нэг tag байгаа. Тэр нь болохоор яг нөгөө нэг HTML-ийн anchor tag. A tagтай. A tagтай адилхан.
Тэгвэл юун дээр болохоор next дээр болохоор бас яг өөрийнх нь тусдаа линк гэдэг таг байгаа. Тэгээд тэрийг нь бас ашиглах хэрэгтэй. Тэгжиж яг нөгөө хуудас маань хоорондоо яг React-ийн аппликейшн шиг ингээд зүгээр шилжиж боломжтой болж байгаа. Зүгээр AI tag тавьчихаар тэр AI tag-тай хуудас руу болохоор шууд бүтэн хуудас рендер хийгдэж ороод бүр шинээр дуудаад тавих. Шинээр дуудаж ирдэг. Одоо юу гэдэг Next.js-ийн бас нэг өөр давуу тал нь болохоор миний харжсанаар болохоор static site generator байгаа дах шүү. Тийм, static хуудас generate хийж болно шүү. Static хуудас generate хийн өөрөөр хэлбэл тэр чинь ингээд JavaScript дээр React дээр бүх кодоо бичиж жагаад нэг Next.js pad гэдэг ажлуулаад нөгөөх нь dist гэдэг фолдер дотор илүү тэг юу гэдэг чинь Next гэдэг фолдер үсэж. Next гэдэг фолдер үсээ тэн дотор нь болохоор шууд баахан HTML хуудасууд үүсэж байна шүү дээ. Тэгэл тэрийгээ зүгээр авчаал сервер дээр тавьчин PHP хэрэггүй юу ч хэрэггүй. Тэг зөвхөн зүгээр HTML дууддаг. Тэгэхээр тэр чинь бол одоо юу гэдэг сервер дээр ямар ч ачаал өгөхгүй маш хурдан. Тэрнтэй адилхан Gatsby гэдэг юм байгаа даа тийм. Gatsby болохоор нөгөө Next-тэй адилхан нь болохоор яг бүр 100% static site generator байгаа. Server side rendering юу ч байхгүй. Яг нөгөө static site generate хийж байгаа болохоор generator гэдэг нэг static хуудасууд үүсгэж байгаа болохоор server side rendering угаасаа өөр дөрөөс бүхэлд нь дан баахан хуудасууд авчиж үүсгэж байгаа. Тэрнээс бүр нүг юу гэдэг Next.js шиг одоо юу гэдэг хүсэлд орж ирэнгүүт цаашаа сервер руу хүсэлт явуулаад тэгээд буцааж аваад тийм байх тийм. Гэхдээ нүг Gatsby дээр ч юм болохоор нэг байсан давуу тал нь болохоор тийм л ч тийм юу гэдэг хуудасынхаа ингээд нөгөө темплейтүүдийг чамтай өмнө ярьж ах чинь темплейтүүдийг биччихэнгүүтээ нэг товч дарангууд нөгөөдгний хавглаар сервер руу API-аар хүсэлтүүд явуулангуудаа тэрнийхээ яг хавглаар харгалзах яг HTML хуудсуудын пакет үүсгэждэг. Илүү үгээр нэг e-commerce pizza ингээд юу гэхээр нэг чинь юм. Тийм тэр болохоор нөгөө нэг юу юм бэлээ. CI дээр тийм тохиргоо бичсэн. Тэнгүүтээ Gatsby дээр ер нь бол нөгөө React-ийн яг event hook-ууд ажиллаж байгаа байхгүй юу? Яг Gatsby code хэсэг дээр бол харин өөрөө нөгөө build хийсний дараа бол тэдний хэсгүүд нь ажиллахгүй. Тэгээ яг build хийхдээ болохоор тэр нөгөө нэг өөрийнхөө event hook-ууд нь ажиллангуудаа одоо чинь би энэ хуудас дээр магадгүй ID 23-тай ч юм уу тэр бараг fetch хийж аваараа гэдэг кодоо React-ээр бичиж өгчнө. Тэгээд нөгөөх нь build хийгээд тэгтээ болохоор нөгөө сервер руу өсөлттэй болонгуудаа тэр ID 23-тай бараагаа татаж аваад зурмаар бүх мэдээллүүдийг татаж авах хуудас дээр рендер хийгдэх бүх юмнуудыг тавингууд шууд үүсгээд өгч шүү дээ. Тэгэхээр надад ч болохоор нэг юм амар автоматжуулсан систем байвал болж байгаа. Сүүлийн үегээр зүгээр үгдийн static site generator ч юм уу яг одоо үгдийн Gatsby Next.js-ийг хараад тахлаар бидний нэг веб хийж байгаа улсууд дээр гардаг нэг айгүй нэг тийм хэцүү юмнуудыг миний хувьд ингэ шийдэж өгöd байгаа байхгүй нэг тийм нэг байгууллагын танилцуулга веб хийх гэсэн юм аа гэсэн чинь PHP суулгаад, MySQL суулгаад, дотор нь WordPress суулгаад тий. Тэгснээ Laravel ч юм уу хитэр хийж мэдсэн тий. Тэнгүүтээ нөгөөх дотроо болохоор яг хавглаар админ нэр хүүсгээд тэрэндээ зориулж темплейт бичээд тэнгүүтээ нөгөөх нь үгдийн хуудас үүсгэх гэдэг товч гаргаж ирэл тий. Тэнгүүтээ нөгөөх хамгийн хэцүү юм нь WordPress дээр миний хүмүүсгүй яг тийм динамик систем дээр юу гэхээр хуудас болгоныхоо дизайныг өөрөөр хийхэд жоохон хэцүү байгаа даа. Тэнгүүт чинь Gatsby ч юм уу Next.js ашиглаад компани танилцуулга веб хийх гэж байгаа бол маш олон компонент дуудаж авчирж байгаа л бичиж байгаа л яг хуудас нь бүгдээрээ өөр юм гэсэн онцлог бүтэц өөр дизайнтайгаар хийж болно. Тэгэхгүй WordPress дээр 5 хуудастай 5 бүр тэс өөр дизайнтай веб хийх гэхэлэр амар их ажилттай болж байна. Эсвэл яг нүүн ингээд нүүн хуудас нээж байгаа дотор нүүн HTML ингээд бичдэг ч юм уу мэдэхгүй WordPress-ийг би бол бүр сайн мэдэхгүй. Зүгээр үгдийн WordPress-ийг бол муулж байгаа юм биш. Гэтэ компани танилцуулга нэг 10, 20, 30, 40 хуудас танилцуулга вебинд бол арай л нүсэрдэл арай л томдоод байгаа шүү. Тэгээд яхад PHP болохоор нэг аюулгүй байдлын алдаанууд гарч ирнэ тийм. Тэр WordPress-ийн аюулгүй байдлын алдаанууд гарч ирнэ ингэн тийм. HTML хуудсыг бол хактах боломж юусоо байх тийм. Дотроос нь ингээ хактаа динамик динамик юу ч байхгүй учраас ер нь яг одоо тэгээ сүүлийн үед ч юм бол бүр нөгөө нэг сервер гэхээсээ илүү бүр серверлес болгоод тий нөгөөх нь хэдхэн цаг ажиллаад ингээд яддаг тийм дээр авч хайчихаар бүр нөгөө өтгөрөө нь орох явж боломж болгоож чинь. Тий. Тэгэхээр ерөнхийд нь яг HTML-үүд ашиглаад зөв static site generator тий
аль нь илүү зүгээр байх юм Next.js ч юм уу Gatsby ч юм уу тэгэл бид нар чинь нэг сервер сайд рендеринг хийж байгаа учраас Next.js ашиглаж байгаа. Тэгэхээр энэ мэдлэгээ илүү цааш нь яахын тулд ашиглахын тулд одоо static site generator Next.js ярил бас л хийж таарах байх л та. Угсаа яг нөгөө нэг сонгочж байгаа юм л да Next төр чинь. За яг энэ хуудас ардаа ингээд нэмэлтээр параметр аав. Тэгээд энэ бол динамик хуудас шүү. Энэ хуудаснууд бол statica гэдгээ Next төр бол тохируулаад өгчдөг. Тэгэхээр Next нөө build text төр болгоно бүгдийг ингээд айгу сайн зохицуулаад хийчихэж байгаа. Сая угаасаа нөгөө шинжлэхдээ Next-ийн 8 гэдэг хөлбөр гараад бүр илүү гоё болсон. Өөртөөхөө bundle size нь баг 30% багассан гэдэг юм тавьсан байсан. JavaScript filing гэсэн. Тийм. Тэгээд илүү хурдан bundleдаг болсон билээ. Common pitfalls гэхэлэр ер нь үгдийн хүмүүсийн хамгийн их алддаг юм нь юу юм? Тэрхий нөгөө нэг компонент олон юм хийх гэж үздэг нь ер нь бол амар том алдаа байна. Бас нөгөө годомшуулах гэж үздэг байх тийм. Тэгээд ер нь бол хийж л бодож нөгөө нэг компонент дотор ингээд амар их юм хийгээд за нөгөө нэг яг тэр нөгөө өмнөх нөгөө уламж сэтгэлгээгээр нисэл болж байгаа байх л та. Миний бодлоор яг тэр одоо юу гэдэг нэг хуудас гэдэг чинь нэг л хуудас гэж ойлголт байгаа шүү дээ. Тэгтэл чинь ингээд компонентоор сэтгэнэ гэдэг чинь бүр шал өөр юм болчихж байгаа шүү дээ. Одоо шинэ нөгөө Twitter-ийн feed-ийг харахад ч юм тийм шүү дээ. Twitter-ийн feed гэдэг нэг хүний нэг юм бичсэн tweet тэр нь болохоор дотроо ингээд нэлтээрээ зүүндэд болон дээрээ зурагтай. Тэгсэн хажууд нь текст нь яваад тэгээд тэрний доор нь ингээд like button, retweet button гэдэг энэ болгоомжийн тусдаа нэг компонент байх хэрэгтэй шүү юм тий. Эсвэл энэ нийлээд ингээд нэг том компонент байх хэрэгтэй ч гэдэг юм. Яг яаж зэтгэх юм те тэрнээсээ ингээд ер нь бол яг хүмүүс амар халддаг байх гэж бодчих. Ер нь ягаад чанууд нэг том компонент байх, нэг жижиг компонент байх нь юугаар ялгаатай. Яа нэг том компонент байхаар амар хэм рендерлэх хэрэгтэй болчиход байна л та. Нэг жижиг компонент байхаар чинь зөвхөн тэрэн дээр өөрчлөлт орсон бол тэрийг л рендерлээл одоо яг нөгөө virtual DOM ашиглаад тэр цаанаа ингээд diff algorithm явуулж байгаа чинь давуу тал нэг тэн дээр л гарч байгаа. За одоо чи бид хоёр ингээд ярил л да. За нэг Twitter feed байна. Тэ Twitter feed байна. За тэрийг ингээд нэг бүхлээр нь bijлээ гэд тэгэхээр чинь одоо чинь би ингэж явж лайк дарахлаар тэр бол бүтнээрээ рендерлэгдэх гэдэг байна шүү дээ. Бидний нүдэнд бол ингээд нэг анивчиж харагдахгүй ч гэсэн. Тэгэхээр яг үндэ цаанаа амар их resource амар их resource жаа. Тэнгүүд like button-ыг нь тусад нь ганц компонент болгоод тавьчихлаар like дарангууд зөвхөн тэр нь дөнгөх гээд улаан болохтой зөвхөн тэрэн дээр л юм ажиллаа. Тэгээд цаашаа бусад одоо текст зураг мурга ахиж рендерлэхгүй тийм илүү хурдан болж байгаа. Окей, зөв. Хөгшин тухай болохоор дараа яригсэн. Unit test-ийг ерөнхийдөө яаж хийдэг? Чи бол тестэн дээр нэлээд гаршаад нэлээд тест бичсэн шүү дээ. Би бол тест бол яг нэг өөрсдөө гаргаад өгсөн Jest гэдэг фреймворк баг шүү дээ. Jest-ийг ашиглаж бичиж байгаа. Mock-антер ашиглаж болох юм. Ер нь бол болно. Гэхдээ өөрсдөө яг нэг Create React-ап ашиглаж исэн нэг бол гарчлаа юм л та. Create React-ап бол өөрсдөө нэг command-д нэг тест нь бол Jest ашиглаж бичиж байгаа. Тэгээд Jest нугасаа ер нь бол JS DOM гэдэг нэг virtual-аар браузерын DOM үүсгэнгүүтээ тэрэн дээр нөгөө яг React-ийг өгж байгаа тестлж байгаа компонентаа авчиад рендерлээ. Тэрэн дотор ингээд яг л браузерын DOM дээр яаж харагдах вэ? Яг тэр чигээр энэ дээр рендерлж байгаа. Тэнгүүдээ snapshot гэдэг юм хийгээ хадгалчихна. Дараа нөгөө тестнийг өөрчлөлт орсон бол нөгөө өөрчлөлтөө snapshot-тоо толгож үзээд энэ тест чинь ингээд алдах гэж чинь эсвэл апдейт хийгдсэн байна. Энэ дээр апдейт хийх үү гэдэг юм өчөж байгаа учраас амар тийм нөгөө efficient байдлаар ажиллаж байгаа. Бүтэн нөгөө кодоо ингээд дахиад шинээр ингээд бичээд янздаад байхгүй. Зөвхөн JS DOM-тойгоо харьцуулждаг. Тэгээд дээр нь Airbnb-ийн бас тестэн зориулсан Enzyme гэдэг нэг фреймворк байна. Тэрийг болохоор Jest-ийн тестийг бичгээд илүү хэлбэршүүлж өгч байгаа. Түүнээс яг Enzyme хийж байгаа нэг үгээр нь Jest-ээр хийж болно л тоо. Зүгээр яг одоо чинь нэг JS DOM дотроос ийм нэртэй, ийм тагтай, ийм ID-тэй, ийм div-ийн доторх текстийг олохын тулд гэдэг Jest-ээр бичиж байгаа их бичиг бичигддэг. Тэгтэл нөгөөх нь Enzyme болохоор энийг олгоод бичгээр шууд онлоод гаргаад ирчихдэг байхгүй. Харин амархан байна тийм. Тэгэхээр Enzyme нараа хэлбэршүүлж өгч байгаа. За, ерөнхийдөө тэгвэл нэг ирсэн ихэнх асуултуудад хариулаад дуусчих шиг байна л да. Бас энэ нэг хариулж чадахгүй байгаа нэг асуулт нь болохоор GraphQL байгаа. Би лав хувьдаа ашиглаж үзээгүй яг одоогийн байдлаар. Ягаад гэвэл одоо юу гэдэг бид нарын хийж ирсэн ихэнх төслүүд маань яг
REST API ашиглаад хангалттай ажиллаж байгаа. Тийм. GraphQL ашиглахлаар GraphQL мэдгүй яг зөв юм уу буруу юм уу би бол санагдгүй. Гэхдээ GraphQL-ийн тухай подкаст дээр бас нэг өөр хүн орж ирээд ярьж өгье гэсэн байгаа. Vue.js-ийг бас ярьж өгье гэсэн байна. Бусад одоо гэдэг нь жишээл Angular байгаа, Ember байна, Vue.js байна, React байна. React-ийн чинь би хамгийн том давуу тал нь юу гэж хараад байна вэ гэхээр React гэдэг юм яаж ажилладаг вэ гэдгийг чинь нэгэнд сурчих юм бол HTML ашиглангуудаа веб хийж болж байна. Эсвэл React Native ашиглаад гэхдээ тэнцэн нэг div, mev гэсэн юмнууд байхгүй. Өөр таагууд, текст өөр таагууд байгаа. Гэхдээ чи нэгэн тод тэгээ сурцсан юм а веб хийхэд ч ашиглаж болж байгаа. Мобайл гар утасны аппликейшн хийхэд ашиглаж болж байгаа. Гэхдээ мэдээж яг үгээр React Native ч юм уу ингээд ярихлаар одоо сүүлд юун дээр нэг групп дээр ирсэн байсан шүү дээ. Нэг React.js дээр веб хийж маа тэрийг шууд мобайл React Native дээр ад болох боломж өгнөд боломж байхгүй яагаад тэгэхээр тэр хоёр чинь шал ондоо платформуудын жишээлбэл React Native хийж яхад гэсэн iOS Android-ийн бас зөрөөнүүдийг гаргах арай өөр код бичих шаардлагууд бас гарч ирдэг. Тэрнтэй адилхан веб ч гэсэн арай ондоо. Ер нь бол яг нэг компонент сэтгэлгээгээрээ сэтгээд бичээд эхэлчихвэл нөгөө талд нь div бичижсэн бол нөгөө талд нь text бичээл тэ. Нөгөө талд нь input бичижсэн бол нөгөө талд нь text input бичээл. State management нь яг адилхан Redux ч гэсэн ажилтнтай бүх юм ажилтдаг учраас миний бодлоор React-ийн хамгийн том давуу тал нь тэр байгаа. Бас нөгөө талаас яг үгээр миний хувьд Flutter гэл ингээл гарч ирээл хүмүүс ингээ шуугаалсан. Би Flutter-ыг нэг ч удаа за нэг нүдээр ингээ нэг тал харсан баг. Тэгэд бүтэн хараагүй SQL суулгаж үзээгүй туршаагүй бас нэг өөр нэг шилтгэн бол ерөөсөө тэр байхгүй. Бид нар Web-ийн project дээр төсөл дээр React ашиглаж байгаа тийм. Тэгэхээр энэ нэг ингээ сураад олоод авцаа одоо юу гэдэг чи 2 3 жил би ингээ бас харин 2 3 жил 4 жил тийм сурцсан энэ мэдлэгийг веб дээр ч гэсэн гар утсан дээр ч гэсэн ашиглах боломж байвал энийг л ингээл ашиглаад явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээл юу гэдэг өмнөх туршлагач мал тийм байгаа шүү дээ. Миний чи React Native дээр биччихсэн аа Ember дээр орохлоор яг ингээд нэг хэсэг ингээд гацдаг байхгүй. Тэгээд Ember дээр хэсэг гацчихсан аа биччихсэн аа буцаагаал React дээр орохлоор ахаал хэсэг гацдаг тийм. Тийм юм байхгүй. Яг нэг сурсан нэг мэдлэгийг ингээд өөр газрууд дээр ашиглах боломжтой болчихж байгаа. Бас яг хөглөр одоо React Native Windows гэдэг байгаа тийм. Тэгэхээр React Native-ийг ашиглаад React-ийн компонентууд бичээд Windows application бичиж байгаа. Тэ. Mac-ийн жишээлбэл дэмжлэг утгагүй орж ирж магадгүй юм шиг үлээ. Бас нэг хүмүүс ингээ хийгээд яваад илээ. Гэх мэтлэнгээр тэгээд ирэхлээр React бол айгүй тийм миний бодлоор тийм өргөн хэрэглээтэй, түгээмэл хэрэглээтэй мэдлэг юм шиг байгаа. Нөгөө талаас нь болохоор яг хөглөр React бол одоо юу гэдэг ингээд хүмүүсээ ашиглах хэрэглээ нэмэгдчихэж байгаа учраас яг тийм за аюул үнэхээр сайн сурцсан бол гадаад очиод ажиллах тийм боломж нь аюул үнэ мэдээж өрсөлдөөн ихтэй байх л та одоо эрэлттэй байгаа болохоор гэхдээ нэг мэдээж яг React ашиглаад веб хийж чаддаг жирийн веб хийж чаддаг гэх юм бол хамаагүй л өндөр цалинтай хамаагүй л ажлын сонголттой боломжуудтай ч юм уу болчихж байгаа гэх мэтлэн давуу талууд байна. Тэр талаас нь харах юм бол надад бол React-ыг бол сурцсан дээр бас хамгийн гол нь яг зөвхөн одоо юу гэдгийг бидний веб хийж явахдаа гаргаж байгаа нэлээд олон веб хөгжүүлэгчдүүд ч юм ингээд гаргаж байгаа алдаа нь болохоор React болохоор гоё учраас бүх юм дээр тохирно гэдэг нэг алдаа байгаа шүү дээ. Бид нар чинь өмнө нэг веб хийж ягаад яг үндэ React дээр бас хийлээ. React дээр нэг хийж үзээ тэгээд үнэхээр тохиромжгүй байсан шүү дээ. Тэгээд сүүлдэн дээр энэ server side rendering гэдэг Django project өнөөдөр болгосон зүг юм байна. Django нь өөрөө вебээр рендерлээд хэрэглэгчтэй өгсөн хамаагүй илүү зөв шийдэл юм байна гэдэг дээр хүрсэн шүү дээ. Яагаад тэгэхээр тэр нэг ингээл нэг жоохон асуудалтай тий. Тэр нэг React-ийн чинь бас нэг давуу тал нь community айгуу ихтэй тий. Тэр community айгуу том. Тэгэхээр амар том асар их хүмүүс ингээд React-ийн ингээд орцсон тий. Тэрэнд ингээ оролцоо зарим нь ингээд хийхтэн нөгөө нэг community ихтэй байгаа чинь нэг давуу тал юм байна шүү дээ. Миний ингээ хийгээд надад алдах гэсэн юмыг арин нэг өөр нэг газар оролдоод яг тэр халтайг гаргацсан байж идэг. Тийм. Тэгээ нөгөөх нь яаж асах асуудал нь аль дээр ингээ шийдэгдсэн. Тэгэхээр за ингээд юм гарсан бол ингээ шийдэгдэх юм байна гэдэг ч юм уу тийм.
React Native хөгжүүлэгч тэгээд Facebook дээр групп байгаа. Тэр чинь одоо 1 сар 3 сар арай болоогүй хаа. Тэгээд болцсон уу? 3 сар арай болоогүй. Арай болоогүй. 650 гаруй гишүүнтэй болцсон байж байна. React.js гээд хөгжүүлэгчд гээд бүл групп бас саяхан нээсэн. Дорхнол ингээл паргал айгүй олон хүмүүст болчлаа шүү дээ. Тэгэхээр React Native групп дээр болохоор ерөнхийдөө React Native талаас нь яриад React.js дотор нь болохоор ерөнхийдөө веб талаас нь React.js-ийг яаж илүү зөв ашиглах юм бэ гэдэг талаас нь илүү бас ярилцаад явуул илүү зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгээ дээрэс нь яг одоо үгдийн подкаст сонсож байгаа улсуудаа нэг сонинд болгоход 4 сарын 25-нд бид нэр React Native Монголын хамгийн анхны meetup-ыг юм уулзах өдрөлөг зохион байгуулах гэж байгаа. Тэн дээр 3 сэдв яригдана. Эхний хоёрыг нь хэлчихээ дараагийнх нь очоод хүмүүс үзэх те. Эхний сэдв нь болохоор би бүл мандах ярьж байгаа. Тэр нь болохоор React Native дээр яаж application бичих вэ? React Native гэж юу юм бэ гэдэг. Тэгээд яаж application бичих вэ гэдгийг ерөнхийдөө шууд тэр газар дээр нь application хийгээд үзүүлнэ. Тэг. Дараагийнх нь болохоор зөөрий ярьж байгаа. Зөөрий болохоор тэр нэг аппликейшнийг яаж илүү гоё яг React болгох вэ те? Яаж компонентыг яаж бичих юм бэ? Яаж бичвэл зүг бэ гэдгийг ерөнхийдөө шууд хинчээр бас код хийгээд үзүүлнэ. Дараагийн 3 дахь сэдв бол бас айгүй гоё сэдв байж байгаа. Энэ өдрөлөг маань болохоор tax-тай. Тэгээ Hub 4 сарын 25-ны өдөр Hub Innovation Center дээр болно. Hub Innovation Center чи манай хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа. Тэгээд tax-тай. 20,000 төгрөгийн tax-тай. Тэрнийх нь 5,000 төгрөг нь болохоор тухайн өдрийнхөө нэг snack-нд явна. Үлдсэн 15,000 төгрөгөөр нь юу хийх гээд байна гэхээр энийг цуглуулж агаад орчуулагчдад тий англи монгол орчуулагчдад өгөөд React Native болон React.js-ийн аль бие усны гарын авлага дээр монгол хэлийг аль бие усаар нэмэх тийм зорилготой байгаа. Тэгэхээр яг Hub Innovation Center дээр маань хамгийн ихтэй 80 хүн орох боломжтой гэдэг жилээ. Тэгэхээр 80 хүнтэй тэгээд бүгдээрээ дүүрлэхэд бас нэг хөөрхөн төгрөг цугларч байгаа. Тэгэхээр React Native ч юм уу React-ийнхаа ингээд нэлээд мэдээж яг зөв нэг процессын илүү хурдан болох үүднээс нэлээд хэдэн орчуулагчдад ч юм уу эсвэл яг нэг орчуулагч за энийг сарын дотор орчуулаад дуусаадахаараа гээд дараагийн сарынх нь meetup болоход бид нар тодорхой хэмжээний монгол хэл дээр гарын авлагатай болоод явж байгаа. Тэгэхгүй бол одоо юу гэдэг дараагийн илүү сурах гэж байгаа хүмүүс нь ундаа оцсон ч дөрвөн ширэд байгаа. Тэгээ нүг сурах гэж байгаа хүмүүс нь ингээл яаж сурах вэ гэд байндаа асуугаад байдаг биш үү? Мэддэг хүмүүс нь хаана байх вэ гэд за нүгдийн нэг удаа хүн бол хариулж байгаа, 2 удаа, 3 удаа, 4 удаа хариулаад байхгүй. Тэр гарын авлага докюменташнууд нь ерөнхийдөө монгол хэл дээр байж ивэл яад юм бэ? Тэрний бүгдээрээ яг уу meetup дээр ирж байгаа tax-аараа хувь нэмрээ оруулаад явчвал. Тэгээ бас дээрэс нэг 2-3 хүн хандив өгөх. Хандив шууд өгье гэсэн. Хандив шууд өгье гэсэн. Хэрвээ хандив өгөх сонирхолтой бол хэдийг ч хамаагүй өгч болно те. Тэгээ тэр нь болохоор зөвхөн React Native-ийн гарын авлагыг монгол хэл дээр орчуулгахад зарцуулагдана. Тэгээ зарцуулсан тайл нь бол интернет дээр нээлттэй тавиад явчихна. Тэгээс нөгөө манай дээр чинь бас яг л нөгөө нэг community React community ингээл томорж ингээд бас Монголдоос ингээл томруулах галтай. Тэгээ томруулахын тулд чинь тэр чинь нэг дээрт ингээд нэг юм групп үүсгээд ингээ хоорондоо юм зэрэг meetup хийгээд ярьж чинь. Тэр нь нэмээд ингээд магадгүй нөгөө нэг бас англи хэл мэддэг хүн байгаа мэдгүй хүн байгаа тий. Зөвхөн англи хэлж биш. Ер нь React-ийн documentation-ууд нэлээд олон хэл дээр байгаа л да. Тэгээ тэнд донд монгол хэлийг оруулах юм бол бас нөгөө community маань өсгөхөд улам илүү нөгөө дөхөн болох болов гэж бодоод байгаа. Юу юм бэ л дээ. Зөвхөн ингээ нөгөө харж ахлаар сурагчид ч юм уу дөнгөж оюутны ингээ дунд курсээс орж ирж байгаа скол дөнгөж төгссөн гэхдээ хүмүүс чинь жоохон хэлний бэрхшээлтэй улсууд ингээ технологи юм шууд уншаад шууд ингээ хэрэгжүүлээд явхад аюу жоохон бэрхшээлтэй л үгүй юм шиг л дээ. Тэгэхээр тийм одоо юу гэдэг хэлний бэрхшээлтэй байгаа хүмүүстэй зориулаад аль болох сурах. Тэгээ бидний ер нь яг зүгээр ингээ meetup хийж байгаа, podcast хийж байгаа, тэгээ дээрээс нь гарын авлага орчуулгыг гэдэг байгаа. Ерөнхийд цаад шалтгаан болохоор бид нар бол технологийн хөгжлөөрөө зөвхөн хөгжүүлэлтээр хоцорчод байгаа. Хамгийн энгийн юм нь хоцорчод байгаа.
Энийг яаж хурдан гүйцэх юм бэ гэхээр React-ийг мэддэг, React-ийг хийж чаддаг, хамгийн гол нь зөвж чаддаг хүмүүс нь олон болох хэрэгтэй байхгүй тийм. Хоорондоо суралцаад, мэдлэгээ мэдээлэл солилцоод дараагийнхын шинэ гарч ирж байгаа усуудаа дэмжиж явах хэрэгтэй. Тэгэхээр энийг нь хамгийн сайнаар дэмжих нь юу юм бэ гэхээр подкаст хийгээд жоох ингээд ярих бах. Facebook дээр яг хөө мэдлэг солилцох боломжийг гаргаж өгөх хэрэгтэй баг. Гэхдээ Facebook чинь урсаад өнгөрч байгаа учраас гарын авлагыг бол хэзээ ч оруулж чадахгүй байхгүй. Тэгээд React Native-ийн Монголын хамгийн анхны meetup болно. Удахгүй эх 7 хоногт баг event манай подкастын хуудсан дээр React Native хөгжүүлэгчид бүлэг дээр React.js хөгжүүлэгчид бүлэг дээр бас Hub Innovation Center дээр гарах бах. Бүгдийн лайклаараа тэгээд хамгийн их бүртгүүлсэн 80 хүн л орох боломжтой тийм. Тэгээд шууд гар утсан iOS, Android дээр ажилладаг app хийгээд тэнцэнэ компонентаа яаж зөв бичих вэ гэдэг туршлагыг шууд үзээд тэгээд араас нь 3 дахь сэдв байгаа. Тэгээд дээрэс нь ирсэн хүн болгон тэнцэн ирж байгаа 3 илтгэгчээс одоо панел буюу яг чөлөөт хэлцүүлэг болно. Чин дуртай асуултуудаа асуугаад ингэ ярилцаад байх боломжтой. Дээрэс нь тэнцэн мэдээж яг React Native сонирхдаг улсууд ирж байгаа учраас хоорондоо танилцаад найзлаад хүрлээд магадгүй дараагийнхаа том стартапыг юм нэг төслөө эхлүүлэх боломж гарах байх л гэж би бол бодоод шүү дээ. За өөр орхисон юм юу вэ? Ерөнхийдөө бол ингээл дуусчих шүү дээ. Нэг code style гэсэн юм. Тэн дээр нөгөө нэг бид тэр бас өмнөх подкастн дээр ер нь бол нэлээд ярьсан шүү дээ. Code style-ийн талаар. Тэн дээр чинь яг хүн болгоно нөгөө нэг өөрөөр бас илүү нөгөө нэг код бичих юу нэг тийм юм баг шүү дээ. Тэгэхээр ингээ нөгөө нэг тэр чинь бас яг тиймэрхүү юм гарч ирээд харин тэр Prettier гэдэг VS Code-ийн extension ашигласан. Тэр нь л шууд яг стандарт React-ийн одоо бичиглэлтэнгээ шууд JS JavaScript кодоо хөрвүүлээд өгчдөг тийм нэмлээ гоё тийм extension. Ямар ч хамаагүй код ингээл JavaScript код хэрвээ болдог бол нэг мөрөнд багтаагаад биччихэл save дарангууд чинь par гэл аюу гоё болгочихсон шүү дээ. Тэр нэг уулзсан хаалтныхын доор ингэх хөстэй тэгэх хөстэй байл заримдаа нэг яг хуу ингээд тавьсан илүү хаалт малт илүү төтөөнүүд бүгдийг нь авчдаг. Яг Prettier ашиглаж байгаа гэхээр React чинь өөрөө Prettier ашигладаг. Кодын стандарт нь одоо React ашиглаж байгаа баг бүх төслүүд ер нь Prettier дээр суурилж байгаа байхгүй. Тэгээ React дээр чинь кодыг өөрчлөлт хийх юм бол нөгөөх нь Prettier-ээр шалгагдаад Prettier-ийн дараах болон өмнөх хөлбөр нь яг адилхан байна уу гэдгийг шалгадаг тий. Хэрвээ өөр байх юм бол уучлаарай энэ pull request-ийг чинь энэ өөрчлөлтийг авах боломжгүй гэдэг хариу өгдөг автоматжуулсан системтэй билээ React Native бас тийм болцсон. Сүүлд тэгэхээр яг юу гэдэг JavaScript код бичиж байгаа хүн болгон ерөнхийдөө Prettier ашиглаад явчихвал тэгээ би хин ч гэсэн JavaScript код бичиж байгаа бид нэр хоорондоо код үзүүлээд ирэхлээр бүгдээрх нь код нь хөөрхөн гоё царайлаг байна тий. Тэгээд JavaScript бичиж байгаа бол бас ESLint ашиглаарай. Тийм. JS-линт ч юм бол байхгүй болцсон шүү. За тэгээд эцэст нь бас тэгэл дүгнэл хэлэхээр React ашиглах гэж байгаа бол Create React app ашиглая тий. Хэрвээ server side rendering хэрэгтэй бол Next.js юм байна. Gatsby, Scroll, Next.js ашиглаад static site generator, React ашиглаад static site generator, static site үүсгээд ашиглах боломжтой тий. Тэр нь бол HTML хооц гараад ирнэ. Hacktool, Mactool гэсэн асуудал байхгүй. Хурдны бүр ямар ч асуудал байх. Тий. Тэгээ Webpack энэ ч юм болохоор ч юу вэ? Image optimizer энэ төр байдаг шүү дээ. Нэг модуль болгоод тавьсан л байгаа л да. Тэр тэгэл нэмэлт болгоо суулгаад явчих боломжтой. Дуудаж авчрал өөрөө тохируулга авчихъя. Webpack ч гэсэн бүр амар юм л шүү дээ. Ашиглахдаггүй байгаа CSS-үүдийн хүртэл устгадаг юмуд байх шиг басна үгүй юу? Харин нэг код анализ хийдэг юмнуудаар нь амар их ашиглагдаж байгаа шиг үлээ. Тийм тэгээд React бичиж байгаа бол VS Code ашигласан зүгээр ах. Ер нь JavaScript бичиж байгаа бол тийм. Ер нь код хийж байгаа VS Code ашиглаад байгаа шүү дээ. Үнэхээр нөгөө editor-ээс салж чадахгүй л editor дээрээ тэр нөгөө Prettier ESLint-ээс суулгаарай тий. Тийм. Яг нөгөө Android бичиж байгаа бол Android Studio-н дээр байгаа даа. Эсвэл iOS бичиж байгаа бол Xcode-ээс өөр илүү юм байхгүй.
Тэгээд React Native meetup дээр ирээрээ тэгээд би магадгүй дараах нь React.js-ийн meetup бүгдээрээ хийж таарах баг. Тэгэхээр тэн дээр бол одоо гэдэг яг яаж хийх үү баахан юмнуудыг бас их ярина. Идэвхтэй оролцоорой. Тэгээд яг бас нэг подкаст сонсогчдоос нэг хүсэх юм нүглэр яг ямар талаар ямар мэдээлэл сонсомоор байна те юуны талаар сонсомоор байна гэдгээ манай пэйж DevNote podcast хуудасаар ороод пэйжээр Facebook пэйж дээр ороод те тэгж сэтгэлдлээр үлдээчүүл хоёр чинь сэдвээ юу яах вэ гэж хайхгүй айгүй амархан те дээрээс нь бас нэг бусад хүмүүс дуулгаж чаар сонин сайхан байвал бас бүгд комент байдлаар үлдээчүүл бид нар яриад ашиглах боломжтой байгаа шүү. За тэгээд React сурцгаая гэх юм. За. Walking on the bar, just running